хүмүүд үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань ихүү ихлэж байна. MJ народгийн гэрлээ. За сайн байна уу? Сайн байна уу? Нэрээ сүртэй эхэлт юм байна. Энд чи бас нэг мэдээс нэг гэрлээ минь ингээд байгаа байхгүй юу? Ааха. Яг уу одоо би ямар weekly show-гийн амраа шиг өмнөө тэ үзэгч сууж байгаад шууд нэвтрүүлэг хийж чадах биш. Би одоо өөрөө өөртөө Гоё. Бүр шууд сэргэж штэ. Тэгээ нөгөө нэг зарим хүмүүс маань ингээд нэг чихвчээр үзээд ихэд гин гал хоёр ингээд одлог нууд амар жоохон дургу байгаад харин би дууг нь хачт. За. Би дууг нь хагаад гэлждэг байхгүй юу. За сонь сайхан юутай гэрлээ. За 50 дөө. Тэгэл угаасаа бид нар чинь нөгөө нэг өглөөнөөс орой болтол 16 шууд эфир явдаг штэ. Тэгээд хүч болохгүй өвдөж болохгүй ажиллаа хийгээл тэгэл байж ин да. Хэцүү танаа яг энэ эфирийн ажил бол үнэхээр хэцүү шүү тийм юм өстой. Гэхдээ одоо тэгээд нөгөө 8 жил ихээр сурчтай юм дөө. Одоо сурцсан тэгээд гайгүй штэ. Гэтэ яг хөө тэр чинь 16 эфир чинь нөгөө хөтлөгчнөр хуваагаад авчиж байгаа болохоор би бол нэг өдөр болгон 5 эфиртэй л байдаг л да. За нэвтрүүлгийн хөдөлгөөнийг хүлээж авч хүрэлцэж ирсэн гэрлээдээ маш их баярлалаа. Тэгээд хамгийн түрүүнд халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент этгэгч манай Зубровка тийм ээ Польшийн онгон зэрлэг ом бизон шилбээр үйлдвэрлэдэг дэлхийд дээрх цорын ганц сархтаа бэлэглээд эхэлнэ. За баярлалаа. За цааш нь нэр инженер бэлгээ эхлээд өгчдөг штэ тий. Тийм цааш нь тавиад байгаарай. Би зочиж авах уу яах вэ? Домчмаар 7 хэмжигмээ тий. Энэ хушны самарт домчмоор 7 хэмжиг гэдэг энэ гоё сархад. Үгүй наа чи бүр дотроо ингээ өрөнгөтэйгээ. Энэ тэгээд дотроо өрөнгөтэйгээ нөгөө манивити үеийн нөгөө 50 аяг хайргүй гэдэг зүгээс үе өнгөрсөө. 50 аяг шиг. Тэгсээ сайхан. За ингээ домчмоор 7 хэмжээ өгчнөө. Нэвтрүүлэгтээ мөн хамтарч ажилладаг одоо энэ хөө Канадад анх үйлдвэрлэгдсэн юм байлээ. 1980 онд одоо Мантел чацуул юм байлээ л дээ. Үгүй тэгэхээр хоёулантай чацуу юм байлээ. Манай Fireball бол тэгээд анх Хойд Америкт үйлдвэрлээд учиргүй их хэд болоо дараа одоо бол өнөөдөр одоо Америк нэгдсэн улсад бол хамгийн шилдэг ликоруудын нэг болсон Fireball Mongolian Star Distribution компанийнхаа бэлгийг өгнө. Баярлаа. Хаяс амар аваад болсон. За. Ястаа нэг чи доороос аваад би доошоо тавиад байх юм байна те. Энэ нэвтрүүлгээр гэрлээ ястаа нэг би бас тажигт инээдэг байхгүй. Тэгээ хоёр тажигт л инээдэг хоёр хүн орсон. За. Adult Condition брэнд тийм ээ. Одоо энд нь бол нөө леди нь баг шиг байна. Таны хэлгийг хамгаалж хордлого тайлнаа гэх Condition брэнд Шинсэгээ Med компанийнхаа бэлгийг юу яасан бэ? Нөгөө манайх сар болгон байгууллагаас бүх зарлыг гаргаад стресс менежмент хийдэг аахгүй юу? Тэгсэн чинь 5 сарын өнгөрсөн 5 сарын стресс менежмент түнхэл рүү явах болоод тэгээ бид нар яг ингээ боон төр явжсэн чинь анжгаа танад ороод боон төр манайс чи кондишн тарах тий. Нөгөө хичээсээ тамраад л ирсэн. Хөрх юм байсан. За мөн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг үндэсний манлаа үйлдвэр Vitafeed энэ хүү гоё юм тий энэ наад чинь манахаар орцсон. Тэгээ талаагаар орцсон тий. Тэгвэл манай гэрлээ бол бас хангалттай рекламсан юм шүү дээ тий. Улаан байгаа цэнгэр байгаа. Тий улаан байгаа цэнгэр байгаа шар байгаа. Ингээд за Vitafeed-ийн гарын бэлгийг гардуулъя гэж. За одоо миний бэлгийг дуусаг байна. За одоо Хүшээ над дээр арай их өгöd байна уу? Үгүй ер нь бол бас тий бас дажгүй байгаа. Энэ нөгөө юу хөөрхөн манай нөгөө Delta Foods компани маань энэ хөө бүтээгдэхүүн Alpaca Чилийн номер 1 Alpaca эргэлзэх хэрэггүй ихний сонголт Alpaca гэдэг аахгүй тий одоо ерөөсөө очиргүй реклам хийдэг. Дуурайг рекламаар зүудэл гэдэг юм яа. Баярлалаа. За сүүлгийн минь ачаа хүнд манай нөгөө комбучагийн энэ хөө гоё гарын бэлэг энэ комбучагийн маань энэ комбуча жигнэмэг би тун удахгүй комбучаг бас гоё гэрлээдээ тайлбарланаа. Комбуча гэдэг нөгөө энэ шүү дээ нөгөө эрүүл мэндийн ундаа манайхаар орсон энэ хоёр нэр нь ороог. Ядаргаа. За. Баярлалаа. Яна би одоо
нөгөө уун гээд машингүй ирчих та. Тэгдэггүй яг одоо уун шүү. Билгээ одоо яана? Яаж авч явнаа? Билгээ чирээл нэг дээр бид нэг аавж аяг хоёрын билгээ мартчлаа гэдэг нэг оддог нэг юу байдаг шүү дээ. За илүү нэг эхлээд ямарваа нэгэн найранд чи ингээд яваад ороход нэг вайн өгдөг шүү дээ. Гоё халуун тий. Угаасаа би вайнаа л нэг мараа дагнадаг. Нэг мараа дагна шүү. За. Олон одоо юм хольж болохгүй. Тэгтээ ямар сайхан. бүх хамтран ажиллаж чи мэддэг болохоор. Би нэг юм гоё юм тоосон гэрлээ. Би зураг байгаа. Хаглаа тэгээд дараа нь хадгалчих болох юм шүү дээ. Тийм бооз. Тийм ээ. Оо. Юм гэж нэрээ. Тэстэй янзтай. За гэрлээ. За уулзалцсных. За нэвтрүүлэг сайн болох болтугай гэж тийм ээ. Баярлалаа нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За эхлэх үү? Эхний раунд гэж. За эхний раунд авч ойлоо. Гэрлэг ихэ бүр одоо анхны амьдрал уран бүтээлийнх нь гараанаас яриагаа эхлэе да тийм ээ. Би ч одоо юу мэрэгжлийн хөтлөгч сэтгүүлч нэвтрүүлэгч бол ерөөсөө биш шүү дээ. Тийм шүү дээ. Би ч хоол үйлдвэрлэл өөрчлөлтний технологич инженер хүнс судлалын ухааны магистр штэ шүтээс төгссөн. За. Тэгээд яг нөгөө угаасаа л 10 жилээсээ нэг тийм өгөгдөлтөөсөн байхгүй нөгөө одоо ингээл уран уншдаг. Тэгээл шинэ жилээр нөгөө шинэ он болдог тий. Тийм тэгэл оюутан болоод ч гэсэндээ сургуулийнхаа урлагийн үйлсээр уран уншлагын 8-аас гээл яваал тэгээд нөгөө хорл эрдэнгээ залуучуудын яруу найргийн наадам мадамд ордог нэг жоохон нэг юм тийм солиотой нэг юмнууд байдаг штэ тий. Тэгээд дивжээ ааст мас болохоор бүх юмнийх нь л ингээл урд нь ингээл явж байдаг тий. Урлагийн гэхээр ерөөсөө багш нар шууд хардаг, фокслол хардаг. Тийм л байсан. Тийм л хөвгтэйсэн. Гэтэ ер нь бол сэтгүүлч болно гэж боддог байсан юм а. Тэгээд нөгөө манай аав угаа бид нар чинь гэхдээ тэргүүл одоо 97 оны төгсөлт штэ. Тэгэнгүүт нөгөө чи яах вэ? Тэг яах вэ? Нэг шар сонины сурвалжлагч болно эз гээл тий. Тэрний орон чи нэг адыгнаа зах нэг ядаж энэ зах зээлийн үед нэг цайны газар ажиллаулаад явж байл энэ чам дээр гээ. Тэгэл шууд TC хоолны технологич ангид орчихгүй юу. Тэгээ явжгаад 37-тоо гэтээ хүний хүсэл мөрөөл гэдэг чинь байгаа л гэдэм байл нэг цаанаа. Тэгэл одоо хүүхд гаргаад гэртээ суусан ч гэсэн тэр эцэг хийн зөвлөл мөл болцаа цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд дөрвөн бэрх тэмцээн хөтөлцөн явж штэ. Тэгэрч удаа цаанаасаа л нэг юм ингээл байгаа л гэдэм байлээ. Тэгж явжгаад 37-тоо за одоо л ер нь одоо тийм хөтлөгч болно гэд огт бодохгүй явж байгаа штэ. Тэгсэн чинь манай хашаах штэ. Хашаах дээр Facebook дээр найз байсан байхгүй. Тэгээ хашаах чинь 17 оны 1 сард орсон. Тэгээ 2 сард нь миний нэвтрүүлэлд орох найз байна уу гэ пост оруулсан чи би бас дээр доор нь коммент хийсээ санаа зовоод чатаар аха би орё л та гэдэг. Тэгээ анх хашаах дээр Валентины өдрөөр зочин болж орж ирсэн байхгүй. Тэгээ би дээр нөгөө Валентинаар яаж баярлах юм бэ? Гээ зүгээр зочноор. Одоо яг ингээд чи дээр ярилцж байгаа шиг. Тэгэл Валентин миний баяраар яаж баярлая? Яагаад ер нь монголчууд Валентиныг тэмдэглэдэг болсон юм бас ингээд хашах төрт нөгөө хоорондоо ярилцаад. Тэгээ байжсэн чинь дахиад Мартин 8 болсон чинь хашах өөрөө намайг дутсан. Тэгээ энд нэг охин одоо Мартин 8-ны талаар тэр нь одоо нэг тийм улс төрчийн туслах байсан. Тэгэл нэг тийм шугамар л орсон. Тэнгүүтээ ингээд нөгөө ярилцаж үзээд дахиад нэг юм гоё ярих хүн хэрэгтэй байна. Тэгээд чи хүрээд ирээч гэ. Тэгээд битээр чинь очиод тэр охинтой хамт би одоо эмэгтэйчүүдийн баярыг яа тэмдэглэдэг болсон юм алсын тэр эмэрэ гээл те нэг тиймэрхүү юм яриад. Тэгээд байжсэн чинь 2 удаа ингээд би өөрөө зочноор орчиж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд надад гэхдээ тэр юу гэсэн бэ гэхлээр хашаах чинь одоо 67 оны үн те. Тэгээ би 37 настай байгаад идэг те. Тэгээ би ботсон байхгүй юу? Энэ хүн ингээд радиод хөтлөгч хийгээд болж байгаад те надад бас боломж байгаа л юм байна штэ. Тэр би нөгөө бүх юмыг одоо л би хөгшөрсөн, одоо л би өнгөрсөн. Нөгөө нэг энэ хөтлөгч чинь яг тэгвэл бидний ч үед фильм хөтлөгч дандаа л нэг 20-од насны л хүүхдүүд байдаг байсан штэ. Одоо ч тийм л байгаа. Бусад фильмүүд бол тийм ээ радионууд бол. Тэгсэн чинь 5 сар гараад ирсэн чинь хашаах дахиад манай радио 35-аас дээш насны эмэгтэй хөтлөгч аавна гэж. Тэнгүүд нь дахиад чатаар би харъя л та гэнэ. Тэгээ хурж ирээд манай продюсертай уулзгээл. Тэгээ тэр үед манай мөөгээсэн. Тэгэл хурж ирээл нэг англиар нэг монголоор нэг текст уншаал. Тэгээ шууд өглөө 7 цагийн эфирт ирээрээ. Тэгэнгүүт яг шууд гарахгүй л дээ. Хажууд нь ингээл тэр үед чинь нөгөө нэг өглөөний найруулагч гэж байхгүй ирсэн хөтлөгч нь
бүх юмаа өрнө, мэдээгээ шуудаар уншина тий. Тэгж реклама зоон тий ингээд бүх юмаа өөрөө хийдэг гэсэн байхгүй. Тэгэхээр тэр хүнийг юу хийж байгааг нь хард суuna гэдэг нь өөрөө практик дээр амар том сургуульд болчихж байгаа байхгүй тий. Тэгэл 5 сарын 19-нд ороод 6 сарын 21-нд тэр хүн ээлж амралтаа аваад явхад би эфирийг аваад үлдчихэж байгаа байхгүй. Оо за. Тэгэл шууд орсон шүү дээ. Хоёул нэр уухын өмнө нэг, уусны дараах нэг гэдэг нөгөө кондишнер бас уугаад илгээ амгалчих тий. Тэгэл тэрнээс хойш одоо ингээл 8 жил болсон ба шүү дээ. 17 оны 5 сарын 19-наас хойш. Өөх 8 жил. Одоо ингээ он гараад 9 жил боллоо шүү дээ. Гэрлэг энэ инээд ер нь багын брэнд инээд үү? Би угаасаа намайг нөгөө нэг зарим хүмүүс тэгэл худлаа инээдэг мэнэдэг. Худлаа инэх ямар ч боломжгүй. Да ялангуяа шууд эфир дээр тийм үү. Угаасаа бүх юм үнэнгээрээ инээд хурж байгаа учраас инээж байгаа. Тийм шүү дээ. Инээд хөрөхгүй бол инехгүй л тийм шүү дээ. Ер нь бол маш ойлгомжтой логик шүү дээ. Угаасаа одоо нөгөө манай 3 дахь өдрийн нөгөө үдийн ачаар нэвтрүүлгээр шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд хүмүүс хөвчлөлтөд үхэн ярьдаг байхгүй. Тэгээ үнэхээр инээдгүй юм ярихаар инехгүй л байдаг. Тэгэл тэр чинь харагдаж байгаа байхгүй угаасаа. Тэгтээ гоё манай MJ-ларадаг бол ингээд сонсоод байж хахад бас нэг талаараа юу байдаг л та. Их гоё амралт байдаг л та. Тийм стресс тайлал. Та хэдийхэд бүр тажигт л инээгээл маазарж байгаагийн сонсоол айгуу амардаг л доо. Бид нар ч гэсэндээ би одоо өөрөө ингээд жишээлбэл ингээд дараасан 3 эфир мэрд орохоор ингээд хил ам орооцолтоод ингээд эхлэхтэй те. Тэр шиг тасралтгүй 40 минут ярьж байгаа ш нэг эфир дээр те. Тэнгүүд 3 секунд чимээг байх юм бол өхмөл агаар үүснэ гэдэг учраас ямар ч нэсээ яриад л ах хэвээр. Яриад л байх хэвээр. Яриад л ах хэвээр. Тэгээд яана дээр оронгууд шууд сэргэж байгаа юм чаа. Бүх юм сэргээл амар гоё болоод дараагийнхаа эфирт аягүй гоё ирч хүчтэй орсон шүү. Тэгэхээр тэгвэл Янагийн тэр нэвтрүүлгийнх нь формат нь өөрөө хүнийг тэгж гоё сэргээл. Тийм. Тэгээд өөрөөсөө бид нар ингэж сэргэж гарч ирдэг байхгүй юу. Тэгээ юу ч бодож санах юм байхгүй те ингээд гоё олж гарч ирж байгаа юм чам. Ямар гоё. Харин тий. Өстө бар тэгтээ та нар чинь нөгөө Янад ир чинь бараг л нөгөө нэг зүгээр нэг хамт олон цуглаад нөгөө найзууд цуглаад нэг маазардаг шүү дээ. Тэр шиг юм болох гэлээ. Үгүй дээ айгүй инээдтэй. Анх хэвээр нэрэ энэ манай захирлын одоо брэнд нэвтрүүлэг аахгүй юу? Анх санаачсан нэвтрүүлэг нь. Тэгэл намайг ороход нэг юм 67 дугаар явцсан байсан юм байлээ. Тэгээд зогсоод байж байгаа. Тэгээд одоо яг шинэ баг авж байгаа аахгүй юу? Тэгээ би үндсэн хөтлөгч нь амар чухал. За үндсэн хөтлөгчөд 12 минут, босоод хөтлөгчөд 4 минут. За ингэн гэлстэй амар чиглүүлж байгаа юм чаа. Тэгэл 20, 30, 40, 50-аад насны төлөөлөл гэсэн шүү дээ. Анх уулна. Тэгсэн чинь одоо ингээд олон жил болсон чинь гөгшрөөд ингээд 20-аад насны мэн номоо 30 гарчлаа. Тэгээ нөгөө 30-аад насны мэн мөөгийн 40 гарчлаа гээл те ингээд наснууд нь бол одоо хамаагүй болсон. А тэр үед бол харин 4 өөр насны 4 өөр өнцгөөс нэг сэдвээр ярихаар яалтчгүй гал өсрөн л те яалтчгүй. Яг гэвэл амьдрсан жилээрээч дээр үзэр туулсан юм маргааш дээр бүгдээрээ л өөр байгаа шүү дээ. Ямар гоё. Хоёулаа өнөөдөр гэрлээ. Нөгөө Тэмэтэ хөшөөний замын яг эсрэг талд байрладаг нөгөө дээрээ Ямаха гэдэг бичгтэй гоё шилэн барилгын нэг давхарт байрладаг Граци гэдэг гоё Итали хоол гардаг юм гоё ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Эдний одоо нөгөө паста тэгэл пицца эднэр нь бол яг Европт байгаа юм амт. Яг тэр чигийг. Нөгөө Грацио гэдэг тэр юм биш үү те. Тэгээд энд чинь ингээд би өдөр ингээд орж ирээд одоо л хоёулаа халамцсан яриа давуу ирэхээр ресторан хааж байгаа нэвтрүүлгээ хийж байгаа шүү дээ. Яг өдрийн цагаар бол манай Граци дээр бол дандаа одоо энэ гадны ажилчид орж ирж яг нөгөө нутгийнхаа амтыг эндээс цогтдаг юм байлгээ. Тэгвэл сайхан. За манай Грацигийн хоол орж ирж байгаа шиг байна. Оо за. За. Ганцхан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Тэгээд ер нь мэрэгчдэр ажилласан юм уу? Би чинь ер нь бол дандаа л хуваараа одоо ресторан, лонж, караоке, зочид буудал төрөөсөлж ажиллаулдаг байсан. Ер нь л дандаа л хуваараа л юм хийжсэн. Энэ жоохон хот шиг бол найз нь ойртуулаад тавьчих. Энэ гоё стейк нөгөө чөмөг байж штэ. Маха. За хоёул одоо чөмөг мөнгө ухах нь шатаа хайшаа. За махнаас нь ямарч байсан амс. Грацигийн хоол бол өстэй. Энэ паста юм уу юм? Салаад нь айгуу таалагдчих юм. Өстой гоё юм. Сам орхой. Загсан. Янзтай юм. Энэ салмон юм уу тий? Би чи бас нөө зочноо хоолны нэгдүүлэхгүй баа байгаад. Зүгээр.
Ярнгаад идэж. Энэ чөмг нь бас юу юм биш гэлээ. Хажуудаа халбахтай юм биш үү? Хүүхс алцдаг байсан тий. Энэ чөмгөн дээр тий. Тий. Тэг юу хүүхэд Одоо тэгсэн чинь Юунаас олдохгүй. рестораны хоол авсан байх үе та. Эдэш ирэхээр л ер нь ийм чөмөг иддэг тий. Өхрийн мах цаах. Тэгээд аавыгаа хараа сууж. Гэтэ манай аав өгдөг байсан. Манай аавын чөмгөнд бас амар дуртай. Тэгээд нөгөө нэг яг энэ өхрийн булууны чөмг далайч руу аав явж авахдаг байсан шүү дээ. Оо тийм үү бүр тусна уу? Тийм нөгөө залуу жүжигчтэй явуулаад өөрөө явахасаа жоохон ичээд идэг гэсэн яасан. Дашууны хэдий асуулт хэвчилээ. Ингэж хэлнэ гэж боддсон юм яасан үг. Одоо л нөгөө хүмүүс нөгөө булууны шүл ясны шүл гаргадаг болсон шүү дээ тий. Аав ч юм бол зөвхөн чөмгөний идэх гэж явуулж байгаа юм уу? Тий, яг нөгөө 90-ад оны нэг тийм юу үе шүү дээ. Эвгүй үе шүү дээ. Манайсын өсвөр насч. Тэгээ тэр үед чинь нөгөө манайх ч бас олон хүүхэдтэй тэгээд бас хоол унд жоохон хэцүү байсан л та. Яг тэр нөгөө картын барааны үед. Тэгээ аав яг одоо нөгөө нэг захаас болооны чөмөг авчраа тэгээ ээж сайхан чанаад тэгээд энийг талхан дээр тавьж иддэг гэсэн. Оо бүрөө. Гэтэ энэхтэй амар гоё. Уйг те. Амар гоё уйг. Би нэрэ чамаас нэг юм асуу гэж бодоод л явддаг гэсэн. Одоо чи жавхаа махвагаас асаар бол авахгүй юу? Жавхаа чи одоо жишээлбэл 82 оны 99 оны төгсөлт шүү дээ. Жишээлбэл шүү заяа. Тийм жүжигчин. Тэнгүүт танаа дээдийн төгсөлт очиод байдаг байхгүй сууст. Чи хайн юм уу? Юу маскын жавхаг ярьж байна уу? Тийм. Чи тоочин жавхаг яриад байна уу? Тийм би хойно орсон. Тийм байх те. Тий сургуулаа төгсөж 2-3 жил байж байгаа. Тэгээд орсон юм шүү дээ. Би тэгээ харин жавхаа танаа дээдлийн төгсөлт. Тэгээ гайхаад. Уг нь жавхагийн дээр төгсөх хэрэгтэй. Тийм шүү дээ те. Тий одоо энэ өөскөө Меогом бид нэг анги байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ төгсөөд орсон бол зөв. Тэгсэн бол мөн өөскөө гэстэй байранд тавьж явахгүй юм аа. Яах гэж байгаа. Яах нэг ганц өстэй хүнтэй. Та хоёрыг зүгээр нэг баг тэр чин үргэлжилсэн контент болсон шүү дээ. Тэгсэн. Ер нь бол гэхдээ айгуу сайн найзууд те. Тийм яаж жоохгүй. Тэгвэл бас энэ ер нь ингээд танаа MJ радиогийн хөтөгчдийн за хашахаас ахуулаа за тэгэл одоо манай анжгаа гэл ер нь түүхүүд нь айгуу сони юм. Бид нар ч угаасаа манад мэрэглийн сэтгүүлч намаач л яг номын дугийн сурч ноото шүлийн эдсэн мөртлөө сэтгүүлчээр төгссөн мөртлөө маркетинг менежер шүү дээ. Манай. Тийм үү. Тийм шүү дээ. Манад яг мэрэгжлийн тийм хөтлөгч суйс мос ч юм уу те радио телевизээс төгссөн байхгүй. Гэтэ нэг ийм юм байд юм аа. Нэг ийм яг ингээд те эфирт байхдаа ингээд нэг ийм нүд нь асаад тэгээд нэг ийм хөтлөгчийн нэг харизм гэж нэг юм байд юм аа. Одоо манай зандаа бол эфирт орохдоо амар бэлтэж ордог штэ. Уушин судална. Чи одоо зүгээр бодохгүй нэг шатхуун түгээх станцын реклам хийхийн тулд байна штэ те. Гал яаж үүснийг ярьж эхэлнэ. Тэ тэрийгээ тэгээд уншиж бэлтэж ингээд ороо те. Тэгээ явсаар нь байгаад шатхуун түгээх станц дээр дуусчих واخхой амар ч задагч. Ер нь бол тийм болохоор зандаа энэ богинохон хугацаанд бас айгүй хурдан гарч ирлээ шүү дээ. Тэгээ тэрнээс гадна зандаа нөгөө анханасаа амар амбицтай орж ирсэн. Анх цаад чинь уулын зохиолчор орж ирсэн шүү дээ. Тэгэнгүүтээ ерөөсөө л би эфирт гарах юм байна. Би хөтлөгч болох хэрэгтэй юм байна гэл. Тэгэл зүтгэсэн. Тэгээд мундаг хөтлөгч болоо. Тэгэл яг шинэлхэн танаа мэдхүүгээ аваад одоо ингээ од мундрагаас сугныг явчлаа шүү дээ. Тэгэнгүүт би ми чинь бол хөөхий тийм амбиц аахгүй. Ийм радиога ийм лаг одоо бүх машины хамгийн түрүүнд явдаг радио болно ч гэж мдээгүй. Зүгээр л надад юу хэлсэн бэ гэвэл би дуртай л ажиллаа 37 наснда хийх боломж надад гарсан байхгүй юу. Тийм. Тэр нь миний нүдийг асаадаг. Тэрнээс одоо ингээл тэнгуүтэ одоо энэ манайх ч анх 102.1 гэсэн шүү дээ. Залуус FM 102.1 гэж байжгаад тэнгуүтэ энэ 88.3 чинь харилцаа холбооны газраас тендер зарлаад 17 он ийм зузаан тендерийн материал бэлдээд манайхчаа. Тэгэл нэгдүгээр яринд нь ороод хамгийн ихэнд явах долгионыг манайх авч байгаа байхгүй. Тэгэл манай артлаас ч 88.8, 89.3 гэдэг ингээд 80 FM-ууд ингээд дараалаад орж ирж байгаа. Одоо өөрөөр хэлэх юм бол Univision яхад шууд ихний промо сувгийн дараа Монгол телевиз байдагтай адил. Яг унаа. За тэгэнгүүт яг тийм л болсон. Тэгэл бид нар ч тэртээ тэргүү өссөн үсээгүй бүх машины хамгийн ихэнд пүх гэж цэцгдаад гараад ирч байгаа юм чаа. Тэгээ дээрээс манайх чаа
хамгийн анхны онлайн радио, хамгийн анхны ток радио, хамгийн анхны 35-аас дээш хүртэлгчтэй радио байхгүй. Тэгээд олон давуу тал бас байна. Тэгвэл нэг талаар гэрлэн маань бас айгүй гоё хацтай юм биш үү? Одоо ингээд үр хөөхтүүд гараас гараад ингээд яг энэ үе дээр одоо ёстой тий жинхэнэ гоё дуртай ажиллаа хийнэ гэдэг. Ёстой гоё ихгүй. Харин тий хилээд ёко. Тий? Хилээд ёко. Ёстой янзтай. Гоё. За, хол өдрөө. За. Халамцсан яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Mongolian Star Distribution компани Fireball. Эргүү Fireball нь бол анх 1980 онд Канада улсад үйлдвэрлэгдэж эхэлсэн одоо анх хүүтэн сэрүүний улиралд одоо биеийг халаах зорилттойгоор одоо согтруулах ундаа хэлбэрээр бүтээгдсэн юм аа. Тэгээд тун удалгүй одоо хойд Америкт бол маш их хит болж байсан. Харин өнөөдөр Америк нэгдсэн улсад энэхүү ликер нь бол маш алдартай ликерийн нэг болж чадсан юм байна. Тэгэхээр зэрэг виски суурьтай ликер учраас синнамоноор амталсан баг зэргийн чихэрлэг тэгээд баг зэргийн бас халуун ногоотой зөөлөн карамел бас зүгийн балны амттай учраас уухад нэн тааламжтай амттай. Хүүтнэр нь шот хэлбэрээр коктейл бас хольж хэрэглэхэд бас тохиромжтой. Зарим хүмүүс бол одоо ингэдэг штэ арх одоо вискиг бол шууд дангаар нь ууж чаддгүй штэ. Тэгэх юм бол одоо энэ хүү Fireball-ыг бол хэрэглэхэд маш тохиромжтой. Албан ёсны дистрибьютор компаниар Mongolian Star Distribution компани ажиллаж байна. Хаагур байгаа гэх юм бол Номин, Эфес, CU-гийн сүлжээ дэлгүүрүүдээр Fireball байгаа шүү манайха. За гарацгийн хоол тастай юм байна. Янз юм байна. Манай хоёр хүү бол юу ахгүй? Бас ийм Итали хоол, паста эднэрт айгүй дуртай. За нэг яг тийм Европ технологийн пиццач арай өөр шүү. Арай нэг өөр шүү. Биднийх бол яг тэр юм бид. Би тэгээд хоёр хүүгээ дагуулж орж ирж яс эдний пастад гоё амтлуулъя гэж бодоод байгаа юм. Ханах чи хэдэн хүүхэдтэй юм бэ? Манай 3 шүү дээ. Оо за. Том нь охин тий? Том нь охин. Одоо оюутан одоо энэ жил төгснө. Оо тийш дээ. Та 500 үеийн хүүхдүүд ч нэрээ тийм болсон ба. Би арай жоохоо орой төрсө ер нь үеийнхнаасаа одоо танаа манай үеийнхэн чинь эхнээсээ өвөө эмээ болоод 20-д дөрөвс хүүхдүүд нь одоо 25 та болчихлоо шүү тий? Тийш тэгэхээр аргагүй. Манайх ч одоо 19 20 дугаар курс. 20 дугаар курс. Тэгтээ бас ч гэж гайгүй. Тийм. Тэгтэл бас 27-д төрөлт гэдэг чинь арай жоохон оройтой л орд юм байлээ. Тэгэл байх та тийм. Яаж яваад одоо 27 хүртлээ юугаа хийх юм? Сураал. Сураал. Гүй нэрээ тэгэл 22 онд би чинь тэгээд 97 онд төсчөнгүүтээ тэр нөгөө тесттэй орно орохгүйгээ би ч бүр бараг амиа орлно гээд. За яаж байгаа? Нөгөө өссөн сургуульд мань оруулахгүй байж штэ. Тэгээ би чинь боддоо ингээд дундлын 9 давхар гэдэг манай дарах нь ингээ 3 9 давхар биш байдаг аахгүй юу. Тэгээд тэрийн дундлын 9 давхар гэдэг. Тэгээд дундлын 9 давхрын чартакан дээр ингээ гараад тавьчихсан. Ийшээгээ харуул, ийшээгээ ингээ өнхрүүл би унаа гээд байгаа юм уу? Үхэх гээд байгаа. Тэгэл ингээд нүдэн анаал төсөөсөн чинь пас гээл тэгэл энэ руугаа донжил байгаа юм л та. Нөө чартакны ирмэг дээр ивтчихэд дээ штэ. Тэгэл уйлаа. Тэгээд намайг аав харж байгаа хүн байгаа юм уу? Ганцаарх нь. Байхгүй. Тийм л эмоор нас штэ. Угаасаа 17 нас гэдэг чинь. Өвчтэй юм байна. Тэний хүссэн сургууль намайг оруулаагүй тий. Тэгээ ингээд дарахныхаа тест ингээ орцсон. Тэгээд би ч одоо хичээл бичээлтэй явахгүй. Амхандаа л тэгэл одоо эсэргүүцэл зарлж байгаа царин тэр хичээл бичлээ таслаад явахгүй. Тэгээд намайг аав нэг жил хөдөө цөлөөд манайх угаасаа юутайсан байхгүй. Малтай байсан. Тэгээд манай мал байдаг газар руу явуулаа. Тэгээ нэг жил хонь хариулаад. Тэгэл уйлаа гараа хараад гар нь сайрцсан. Ингэж явах гэжтэй гэдэг уйлаа. Тэгэнгүүтээ тэгээд заац би одоо тий ямар ч байсан эмхтэн сурч боловсрох. Яг тэгвэл би тэнд ингээд өдөөний амьдрал яг ингээд бүх хийсэн юм маргааш нь давтаж идэм бай. Нэгэн хэвийн амьдрал үргэлжилдэг юм байна тий. Тэнийг ингээд ойлгосон. Тэгэл би бодож байгаа байхгүй. Заац би одоо ингээд энд нэг бол ингээд малчин залуутаа суугаад үнэний дийлэн шутраад ингээд насыг барах юм байна. Эсвэл тэгээд аавын хэлснээр одоо тест ороо тий хоолны технологич болох хэрэгтэй юм байна гэдэг ийм хоёр сонголтыг манай айгүй ахтар надад өгчөж байгаа байхгүй юу. Тэгэл яасан юу асан штэ.
сургуультай тест орсон шүү дээ. Тэгээд 98 одоо бууж өгөөд. Аха. За би тест чи орё гэд. Тэнгүүд аав угаасаа л жилийн чөлөө авахулсан байхгүй. Яг тэгвэл би 97 онд орсон шүү дээ. Тэнгүүд нөө хичээл мөчөлөө таслаж амиа оруулж гүн мөн гэж явж хагаад тэгээд намар нэг цөллөгдсөн үн чинь дараа жилийн намар ирэхдээ би дахиад нэгдүгээр курс орно гэж бодоод ирсэн чинь жилийн чөлөө авахулсан байсан байхгүй. Чам дээр тэгж их айхтар акцент өгдөг шин танах чи хэдүүлээ юм бэ? Манайх тавуулаа. Манайхтай адилхан юм шүү дээ. Манайх тавуулаа шүү дээ. Дээрээ 2 ихчтэй 1 ахтай доороо 1 дүүтэй. Тэдгээр нөхдүүд ямар мэрэгчлээ хүмүүс вэ? Тэдгээр нөхдүүд болохоор манай хамгийн том ихч цэцэрлэгийн багш. Өөр нөгөө одоо тэд нар чинь хойно сурж төгсөж ирж байгаа шүү дээ, тий. За дараагийн ихч болохоор зэрэг тэр гоё хүний эмч болох ч жоод малын эмч болчих уу да. Ангаахт конкурснээд тэнгууд нөгөө оноо нүрэхгүй ингээд доошгоо гулсангууд хүчээр хайсын зоо техникийн ангид руу орчиж байгаа байхгүй юу. За тэгээд тэр ихч зоо техникч дараагийн ах шүтээсийн нөгөө хүнсний механикийн ангид төгсөө одоо апууд ажилтیں۔ Тэгээд би тэнгуудээ манад дүү болохоор тэр одоо солонгосны сураал байсан, аюудны сураал гэсэн тэгж явж байгаад тэгж явж байгаа баан сураал яваад онц сураадаг байхгүй юу. Явж ирсэн банкны тэлэр болчихсон. Ер нь танаахны бас нэг тийм юу юм биш үү? Онцлог юм биш үү? Тэгээ одоо манад мэрэгчлэрээ ажиллаж байгаа нь ганц манай ах л да. Угаасаа апуудаа ажиллаж байгаа. Тэгээ манай цэцэрлэгийн багш ихч болохоор бас ажилдаа дурггүй. Угаасаа бас мэрэгчлээ дурггүй. Тэгээд манай аав чинь юу байхгүй юу? Багш ээж эмэгтэйчүүд их юм чинь байсан байхгүй юу? Тэгээ манай аав чинь дархандаа тэгээд насаараа нөгөө нэг сургуулийн захирал хичээл эрхлэгч ингээ хийцэн. Тэгэнгүүтээ тэгээл Оросын хуваар эренгүүтээ лөвчийг ингээ явуулаад тэр чинь эрхүүдний хил 1 жил хэлний бэлтгэл хангаал тэгээд 5 жил сураад ирж байгаа штэ уул нь бол тий. Гэтэ яг цэцэрлэгийн багшаа хийсэн. Тэгээ хийж байгаа тэгээд одоо бол бас хуваарай юм хийдэг болсон. Шал өөр салбарт ажиллаж байгаа. Ээж ч Надад ээж эмэгтэйчүүдийн их өмч байжгаад нас орцсон. Одоо бол их намайг жоохон бахт нас орсон л да. Тэгээ аа маань хөрхий тэгээд яг хатан аавч хоёр дээрээ тэгээ хүүхдүүдээ өсгсөн хүн ер нь хөрхий. Дархны одоо уугуул гэж явах нь шүү дээ. Тийм шүү дээ. Дархны уугуул. Манай аавч хоёр чинь болохоор усын өндөр хангаах. Усын өндөр хангаа зүүн хангаа цагаан ярах ингээ 3 халахсан байдаг шүү дээ. Яг угсаадны зүгээр авч үзэх юм бол элжин халахчуд гэж явдаг. Элжин яагаад элжин халах гэдэг? Одоо би тэрийг бас сайн мэдэхгүй. Гэтэл ямар ч байсан нэг юм Чингисийн хар туг мугийг ингэж барьж мардаг, харуул хамгаалтынх нь анги манг гэж л явдаг. Одоо баруун бүсийн тийм л юм хүмүүсийн л одоо үр удам луу жанжингүний хошуу гэж явдаг байсан. Тэр хавчин. Тэгээд ээж болохоор Архангаа их тамирих. Манай аав хоёр ч болохоор хоёулаа хотын 14-ийг төгссөн байхгүй. Энэ хоёр чинь амгалан биш. Одоо тэр консулын дэнж бэнж хаврал байсан юм шиг байгаа. Ер нь бол одоо манай аав чинь 6 настайдаа усаас орж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр чинь нэг ангийн хоёр. За. Тийм. Тэгээд нэг нь ангаахт ороод нэг нь багшийн дэд оронгуудаа ээж дархан руу томилогдоод одоо энэ нөгөө тарсан чинь 61 онд үүсгэн байгуулагдсан энэ хэд ч одоо хэдэн онд ч төгссөн тий. Тэгэл аав баян онгор руу томилогдоод тэгээд өстө бөө юм болж тарханд ирсэн гэсэн ээж рүү. За. Бөө адлын явдал болж. Тийм, бөө адлын явдал болж. Тэр ч тэр үед ч нөгөө дураараа тэгээд ийшээ тийшээгээ би дархан руу хань ижил рүүгээ очлоо гэж болдгүй байсан юм шиг байлээ шүү дээ. Ер нь бол. Тэгэл манай өвөө эмээ дээр ирээл тэгээд одоо манай ээж аав ээжтэйгээ хамт дарханд эхлээд ирсэн байсан гэсэн үг шүү дээ тий. Тэгэл бид нар бүг гээл төрсөн бахна шүү дээ. Бүг. Үеийн одоо Монголын сайхан бүсгүүчүүд, мисүүд дандаа дархнаас төрсөн байдаг тий. Гинэ авир мангар өөртөө итгэлтэй тий. Яг тэр тийм байдаг тий. Нөгөө тэр чинь бас айгу учирч янзантай штэ. Одоо ч л ингээл манай Дунгарын хэмэхэ ч гэдэм үү. Одоо юу чи бод дархан нэхий Болгарын тусламжтайгаар Макамнат нь Унгарын тусламжтайгаар за өөр юу гэдэг за төмөрлөгийн үйлдвэр нь Японы тусламжтайгаар юм уу үйлдвэр хоттой залуучуудын хот найрамдлын хот гэдэг утгаараа нөгөө тухайн үеийн соц нийгмийнхаа бүх улсуудын тусламжтайгаар үйлдвэрүүд нь баригдсан. Тэнгүүд тэр мэрэгжилтнүүд нь ирнэ дээ. За тэгээд нэгдүгээр бас эрлийн цогтууд их байдаг, хүүхдүүд их байдаг байсан. За дээрэс нь жишээлбэл аав усынхаа ээж архангаах гингүүд дархан гэдэг хот сүндэрлэн байгуулагдахын тулд энэ тэнцэнээс илгээлтээр ч юм уу залуучууд маш ихээр гингүүд цус холтцсон. Цус холилдсон. Тэгээд ингээд бид нар ингээд 80-аад оноос төрөөд эхлэнгүүт чинь яах юм бэ? Яах юм бэ? Царилэг байхаас өөр яах юм бэ? Тийм үстэй. Алимхөө
Нэрээ манай дархнаас яалтчгүй Ялцчих واخгүй. Яг үнэ. Маа дархны охтууд үнэхээр гоё охтууд байдаг. Гэтэ одоо би аавыг өнгөрснөөс хойш ер нь дархан л очоо манай очоо 21 онд өнгөрсөн гэхэлэр чи дарханд очоогүй ер нь сүүлийн 3 4 жил очоог байна. Аюугай хөгжиж байгаа. Тэгээд дээрэс нь бас яг одоо дархны одоо бид нар бол яг жигнэсээ уугуулууд нөхгүй яг үл тэнд төрж өссөн гэдэг утгаар тий. Одоо нөгөө баруун аймгийнхаа аюу хүч төрөөд ороод ирсэн. Жишээлбэл бүр анх дархны биржи махны чэнжүүд усынхаа атгач гинэ гэнгүүт усийн ч нөгөө нэгээ татахтай аюу сайн хүмүүс ч ер нь тий аюу сайн ингээд өөдөн татаад ингээ наашаар гээл тий. Тэгдэг тэгээд одоо сая ямар сайндаа уржнан 100 ингээд ус руу явж байсан чинь тэрс тар гэдэг дугаартай машин сүг гэж яваад байгаа. Тэгээд манай ягч бид нар бол яг уугуулууд ч штэ тий. Тэгээд аавынхаа нутг руу явж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь бид нар манай дархны суугуулууд нутгаа зорж гин доо гэж ярьсан. Тэгээд дарханд ховд усынхаа одоо аюух байгаа. Ер нь бол. Ер нь бол их сайхан хот л доо. Тэгэл тэнд ч очиод ямар нэгэн төгжрөл байхгүй дархан эрдэнэт ч юм бол их сайхан штэ. Төгжрөл байхгүй. Тэгээд манай кинонд ээлтэй хот болсон штэ дархан чинь нэрээ очиод тэнд кино групп ажиллах юм бол төслийг аягүй сайн дэмжин нэрээд байгаа. Кино гэснээс нэрээ юу яасан штэ. Би хамгийн анх юугаач мэдгүй явж агаад тэгээд нөгөө пүүж штэ. Пүүж зургийн дараагаар нь ажил биш кастинг ажил таараа тэгээд ингээд залгаа тэгээд нөгөө биокаминат дээр зураг авч байгаа чи нэг хүрээд ирээч гээд тэгээд би нөгөө сонирхолтой санагдаад нөгөө ерөөсөө тийм юм очиж үзээгүй болохоор тэгээ ер нь яг яаж кино зураг мураг авдээ яа дээд ингээд очисон чи нөгөө боловсрол телевизийн ахын тус киноны зураг авалт явагдаж байгаа байхгүй юу. Зөв. Тэгээд гэрэл сүх хахад нар ингээд бүр байралцсан танаа коктейлийн цэнд аюуш. Тэгээд тэгсэн чинь манай нөхөр болохон дурсамжийн төрөө дурсамж хамтлагийн төрөө үнсээ чамаагаа гэд. Тэгээ бид хоёр нэг тийм одоо нилээн дээр үеийн юм шийтнүүдийн дүрд ингээд тоглохоор боллоо. Тэгсэн чинь би ч нөө яах вэ чанга дуудаа чанга инээдтэй хүн юм чинь тастаас нэ гэлсэн чинь тэр нэг байшин дотроос нэг хүн л хөө станараа гэл ингээд амар ойрлоод гараад ирсэн чинь би чи гайхаад тэгсэн чинь даймаа найруулагч. Тэнгүү тэр байшныг дөнгөж ингээд тэр кино зураг авалтанд зориулаад барьцсан баг хүн налангууд ингээд нурж унахаар гэдгийг би яаж мэдтээ. Маш чанга дуугаар ойрлоод манай хүн. Тэнгүү зүгээр миний тэр гадаа ярьж байгаа яриа тэн дотор шууд нэгт сонсогдгол юм байлээ л дээ. Тэг ингээ одоо тэр байшин чи яг гой байшин шиг байшин байгаа сте тий. Яг л тэр зураг авалтанд зориулаад барьсан байшин юм байлээ л дээ. Тэгээд тэнд тэгсэн чинь би бүр нөгөө бид нар чинь ингээл шууд эфирт ингээл орлоо гарлаа 40 минут шууд ингээл яриа авчиж танаа киноч тамтай мэл ш тэ Ингээл зогсоогоо басгаал ингээл одоо ингээ хойлоо ярьж байгаа те ингээ хойл ингээ опшигоор нэг ангуудаа чамаг татна шахна гээл те тэгвэл би яг чамтай ярьсан текстээ дахиад ярьж л байна те яг үнэн тий тэгээд наал тий жаахан төгтөө тэгсэн мөрлөө харин тэрийг хүүгийг яаж цээжилтэй болоо гэсэн чинь тэгэж их олуудагийн давтамжтай ярьж байгаа юм чи тий хүчээр цээжил юм байлээ шүү дээ угаасаа. Суулгал хайж байгаа тэгэж. За тэгээ ингээд 2 өдрийн юм болоо тэгээ би ингээд болсон ингээд явсан. За тэгээ би нөө юугаач мэдгүйгээр л явж байгаа штэ. Тэгсэн чинь кинонд гараад манай Мега олон нийтийн харилцаа менежер охин Мега танаас Суисийг бүр кино драмын ангиг төгссөн охин баггүй юу? Тэгсэн чинь ёо ихчээ би одоо хэвээр номын дугаас сонс ноото шүлийн ичээл гар мар ингээ масаканд ороод гараад байж хаа та бүр 3 анги дамнаад тексттэй юу яа би тэрийг өөрөө ч мэдгүй заяа Хусаачихсан. ёо тэгээд тэр чин тэгэхээр тексттэй тэгэж 3-4 сцен явна гэдэг чинь бас лаг юм байлээ шүү дээ. Зүгээр юм огт мэдгүй үний хувьд бол те өөрөө ч тэрийг мэдгүй. Өөрөө ч тэрийг мэдгүй л найцсан. Тэгсэн чинь харин сая сүүлд нөгөө Debox гээд аппликейшн гарцсан шүү дээ. Мэдсэн үү? Үгүй. Одоо энэ нөгөө нэг Look TV мэхтэй адилхан яг л одоо хүмүүс утсан дээр аппликейшнаа татаж аваад тэгэл одоо утсан дээрээс киногоо үзнэ гэсэн үг л дээ. Тэгээд хамгийн одоо отхон box гэх юм уу? Тэгээ аппликейшн гэх юм уу? Debox гэх аппликейшн нэгдсэн. Тэгээд тэднийхээ харин бас нэг 6 ангитай өдөр бүхэн сайхан гэдэг нэг тийм кино хийж байгаа. Тэгээ та ороод өгөөч гэдэг. Тэгээ би гинтцсэн.
Нөгөө за окей гээ тэгээд нөгөө үн хөлсөө ингээд хоорондоо ярилцаж тохиролцоод за зохиолоо явуулаа гингөтэй та зүгээр юу ч гэсэн дансаа явуулчих та гэд. Тэгээд би зүгээр дансаа явуулаад тэгсэн чи зохиолтгоо зэрэгцээд ажлын үс нь ороод ирдэг байхгүй юу? Би жоохон гайхсан. Сони юм да. Ер нь ямар нэг реклам янз бүрийн зураг авалч чинь гэрээ гэсний дараа урьдчилгаа 50% орж ирээд ажлын үс дараа нь бүх юм дуусны дараа орж ирдэг те. Сони юм да гэд. Тэгээд зохиолоо унссан чинь миний дүр бас эвгүй дүр байна. Тэгээд за яад. Ер нь яагаад бас нөгөө нэг өөрийгөө эвдэж болохгүй гэж бодоод тэгээд сая зураг авсанд нь оролцоод одоо монтаж дээр явж байгаа хаа. За. Түрүү хэлж штэ ингээд 3 секунд чимээгөө байх ихгүй. Эфир бол тийм хариуцлага. Тэгэхээр зэрэг эн чинь мэдээж ингээд хүн чинь заримдаа ингээд таг гацгүй байна штэ. Тийм ч хүн л юм чинь тийм. Тэгэхээр та яадгийн бүр ингээд дасгалцсаар байгаад ингээд тархиа бүр ингээд автоматар ингээд үг үйлдвэрлэлээр суртсан гэсэн үг. Үгүй адгийн наацах нь би дараагийнхаа мэдээллийг хайж хахад Улаанбаатар хотод 14 цаг 28 минут болж чинь гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл хэлчихэн штий. Тэр чи ядаад байх юм байхгүй. Чимээгүй л ээж болохгүй. Чимээгүй л ээж болохгүй. Тэрнээс би компьютер дээр ингээ мэдээлэл хайх маах ийм тохиолдол гарна штий. За тэгвэл ядаж лавнда за байж байгаарэ гэж ядаж хэлэх хэрэгтэй. Чимээгүй л ээж болохгүй тий. Чимээгүй л ээж байгаа юм бол 3 секунд өхөн лагаар үүсгэж болохгүй л гэж үздэг байхгүй юу? Ер нь бол. За тэзэ сайхан задлаад. За та бүхэнд нөгөө хөөсрөлтийг үзүүлэх гээд байгаа шүү дээ тэзэхээ. За нөгөө нэг тэтэм хөөсрөлт гэдэг чи одоо энэ шүү дээ. Сүртэй. Цэвэр дунгалгийн хуулийн дагуу бүтээгдсэн 500 жилийн түүхт пив гэдэг байгаа. Тэзэг бол Европын олон төрөл шилмэл 10 соёлжийг Чех нутгийн үзэгсэлэнт байгалийн цэвэр дунгалаг усаар чанаж саад сортын анхлын зөрөг цэцгээр хандлан уламжлалт технологиор эсгэж шар айргийн цэвэр тунгалаг хуулийн дагуу алтлаг одоо та бүхэн харж байгаа тий улаан шаргал болгосон сарнаан ягаан өнгөтэй байгалийн цэвэр органик шар айргийг ТЭЗ нэртэйгээр Монголын хэрэглэгчдэд зориулан албан ёсоор үйлдвэрлэжээ манайхаа. Тиймдээч ТЭЗ бол жинхэнэ утгаараа цэвэр тунгалаг байгалаас ургасан орцтой сонгодог чек пив юм манайхаа. За нэг сайхан хамталж. 590 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Тэгэхээр ингээл 7 хоногийн эфир одоо баг ер нь бол 7 хоногт хэдэн өдөр ажиллаж гин гэсэн үг. 5 өдөр. 5 өдөр яг битүү эфиртэй байгаа л тэгэл хагасаа мэдсэн амарна. Яг хөдөлмөрийн хуулиараа өдрийн 8 цаг ажиллана. За 5 цагт нь эфирт 3 цагт нь оффист тийм үү? Тэгэл юу яа хагас бүтэн санд амарна. Тэгэл нөгөө нэг баярын өдрүүд байдаг штэ. Тэр баярын өдрүүд чинь амарна. Гэтэ тэрийг бас бид нар ярилцсан. Одоо жишээлбэл 11 сард 21, 26, 2 улаан өдөр буюу амралтын өдөр байгаа байхгүй юу? Тэнгүүд амарх уу ажиллах уу гэж биднээс асуучтэй. Тэнгүүд одоо 5 дахь хагасаа ингээд чөлөөл 21-нд нь бид нар бүгдээрээ амраа гэж байгаа байхгүй яа. Тэгвэл 21-нд 5 дахь хагасаа бүтэн сан 3 өдөр амарна. 26-нд 3 дахь өдөр байгаа учраас ажиллая гэж байгаа байхгүй. Дунд нь яах юм? 26-нд амарчаал буцаалт 4 дахь өдөр орж ирснээс тийм үстэй. Шууд ажиллаад явсан дээр штэ тий. Тэгээ сонголттойгоор аюу амар. Тэгээд тэр ажилласан өдрүүд нь дараа нь ээлж амралтан дээр нэмэгдчихдэг байхгүй. Зөв. За окей төлөө. Энэ Граци ресторанд маань энэ Зубровкогийн хундаг байсан биш үү? Явсаны. Эдний ч бас Зубровко байгаа. Өөрөө гайхаж идэв. За тэнчэнээс бас гоё. Энэ дугаараас маань эхлээд түрүү нөгөө нэг ярьдаг нөгөө Канадын Fireball маань ликер маань манайхад хамтарч ажиллаж эхэлж байгаа. Тэгээд эндээс гоё бас амтлагаа явуулж үзье. Эч бас энийг сайн дарах хэрэгтэй юм биш. Энийг дарж чийч. Чи надад хийж байгаа юм уу? Өөр хамтлах байгаа юм уу? Харин яах юм? Би бол хольж уумааргүй. За тэгвэл би өөр хамталчихё. Би зүгээр ингээд таач хийгээ тавьчих. Алив. Би бол хараа суучаа. Тийм ээ бас зочныхоо сонголтыг хүндлэхгүй болохгүй шүү дээ. Тийм ээ бас хүмүүс бол хольж болохгүй гэж яадаг. Ер нь бол гэрлэгийн хувьд бол вайнаар дагнадаг. Би эмэгтэй найз нартайгаа уулзахаараа вайн уудаг, эрэгтэй найз нартайгаа уухаараа виски кок уудаг. Коньякийг одоо жишээлбэл
Би ч нөгөө яг энэ яг нөгөө миний мэрэгжилтэй холбоотой учраас энэ талаар бас нөгөө ингэ жоохон ойлголттой байдаг шүү. Одоо жишээлбэл коньякийг хэрвээ янз бүрийн юмтай ойлж явал яг тэр коньякийг үйлдвэрлэдэг хүмүүс харах юм бол улсын хүмүүс харах юм бол баг уйлна. Яг гэвэл тэр чинь манай айрган дээр ус хийж уугаад байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол бүр одоо ингээд монголчууд ярил. Харин бид нар чинь виски, кок, водка, оранж, ягрыг одоо Red Bullтэй ч гэдэг юм уу те ингээд нэг юм хоорондоо цогцох зүйлүүд гэж бас байна шүү дээ те. Тэгээд ер нь бол нөгөө нэг дангаар нь тэгэж ууж болж чаддгүй, хуураагаар нь ч гэдэг юм уу те. Ууж чаддгүй яг колого хийлээ, лимоно хийлээ, мөсөө хийлээ тэгээд уудаг. Эрэгтэй найзартайгаа уулзахаараа виски, кок уудаг. Энэ эмэгтэй найзартайгаа уулзахаараа вайн уудаг. FM-ийн хөтлөгчдийг бол ингээд нэг дуугийн сонсоор байгаад яг тэр цаана яг ямар хүн байдаг болоо гэж айгүй их тийм таавар мэт. Нэр чи нэг юм баг зэргийн зөвгийн баглны амттай халуун ногоо амтагдаад бас сонин ликор шүү. Тэгдэг ч тий ингээд нэг цаана тэгсэн чинь танах шууд нөгөө онлайн болцсон чинь царай гард ирсэн тий. Тэгээд царай гарч ирснээс хойш нэлээд олон сэтгэлдлүүд ирсэн байхаа гэж бодоод байгаа юм. Тэгснэ бид нар нөгөө нэг хүмүүсийнхаа сэтгэл зүйг бэлдсэн байсан шүү дээ. Радиод, телевизэд гологдсон хүмүүс ажилт юм аа. Тийм. Одоо үгүй би заяа тэрийг бас дараа нас яаж ойлгосон гэсэн чинь манай мега л бас ихчээ маа мега ч төгсөнгүүтээ завхны театрт нэг жил ажиллаж агаад тэгээд манай радиод орж ирсэн баггүй юу. Тэгэл бас ингээл ярьдیں۔ Ихчээ дүүнэстөө тийм амар тийм дэлгэцэн типаачгүй штэ. Би тийм типач гэдэг үг мэдэхгүй. Тэгээд гайхаад одоо тэрийн гэхдээ яг ингээд айгүйх олон удаагийн давтамжтай сонссон байсан. Тэгж жагаад нөгөө сүүлийн үед нөгөө Анжгаа битэр чинь сонсдог урлаг гээд нэвтрүүлгээрээ кино ярьдаг болсон чинь айгүйх киноны нээлтнүүдэд өргөдөж очдог болохгүй юу. Тэгээд бид нар чинь нөгөө тэр киногийн чинь ярина штэ радиогоор. За тэгсэн чинь нэрэ жүжигчүү хнүүд чинь юм шумуш ингээд дэлгэцээр бол зүгээр заяа. Тэнгүүд ингээд шумуш ийм шүгүр турхаа жижиг октод байт юм бэлэн штэ. Тэгээд ийм шумуушиг ийм царайтай байжээч тэр дэлгэцэн дээр ингээд тэр чин өргөн дэлгэц гэж ярьд юм уу те ингэж ингийн харагддаг юм байна. Нэр манай мега зэга бид нар шиг ийм одоо юу гэдэг те дуурах царайтай марайтай ийм төмөр хацар матартай хүмүүс чинь амар тэр дэлгэц дүр юм харагдах юм байна. Энийг тэр дэлгэцэн депач гэж яриад байгаа юм гэдэг нь ойлгосон шүү дээ. Ер нь манай Монгол хүмүүсийн царай яг чагч хагдчих. Дэлгэцэн зэрэг бүр яг close up тавих юм бол тийм дэлгэц дүрэн том нүүр гардаг шүү дээ. Айгуусан. Яад гэдэг юм бол Монгол хүмүүс нэг юм нүүрний антомны нэг юм онцлог байгаад байгаа шиг байна. Нэр яг тэгдгийг ингээд бүр тэгээ бүр төсөөлөхгүй те ингээд Тэнгис өргөөгийн дэлгэц төөрн том нүүр гаргаж чинь тийм. Тэгтээ би нөгөө нэг яг одоо яг миний төсөөлж ирснээр бол одоо юу гэдэг яг миний төсөөлж ирсэн хүн бол нөгөө хин байсан бохоо отгоо. Драмын театрын отгоо одоо орхицын отгоо гэж ярьдаг штэ. Яг гой дүүхэлцсэн юм гой хүүхэн байсан байхгүй. Бусд нь одоо танаа ихнэр хулан байна. Тэгээ нөгөө долгор гэдэг байдаг штэ. Тэгээд нөгөө хин байна. Намуна эднэр чинь би бүр арайч тийм туранхай жижигхэн ийм жижигхэн нүртэй гэж бодоогүй штэ. Нөгөө дэлгэцээр харгаад эднэр чинь зүгээр л харагдаад байгаа штэ тий. Яг ингээд тулаад уулзахаар нэрээ бүр ийм шүүрээ амар туранхай юм л штэ. Тэгжээч тийм гой байжээж дэлгэцэн дээр гоё харагддаг юм байлээ л те. Тэрийг би энийг тэгээ ямар сандлал хийдэг байхгүй юу? Одоо би мэ ч юм бол акрофны тавьж яах юм бэ? Яаксан бэ? Крумнигэр яат юм бэ? Шиг зүгээр. Тэр хайлбэсэн том нүүр, тавган нүүр гарах юм нэмэх штэ яар шиг зүгээр. Тэгээд барыг тэгж хэлдэг байхгүй. Тэгээ заашгүй аавна гэж залуучууд авдаг л та. Тэгтээ юу яадаг штэ. Тэгээ бид нар ч нөгөө нэг сэтгэл зүйн хувьд ингээд нөгөө бид нар бол тэгээ телевизээс гологдсон хүмүүс радиод ажиллагаа одоо сэтгэл санаагаа бараг 50 байлгаараа гэд сэтгэл зүй тэгээд өгсөн байсан болохоор гайгүй штэ. Гайгүй штэ. Сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй гэж байна шүү дээ. Яг одоо нөгөө нэг яриаргуу яваарч шүү. Алуу ийшээгээ нөгөө комбучаага зочиндоо ясны хоор тавьши. Энэ болохоор комбучагийн юу ах шиг вэ шүү. За хоол иж явах оронд чинь зүгээр реклам ярьж л бай. Энэ нөгөө нөхөн сэргээх хоргоожүүлэн ашигтай бактери энэ болохоор цай байх шиг байна. За энэс нэг гоё юм. Хийгээ тавьчихгүй гэрлээ. Задлаад өгчөө бид өөрөө хийчихв. За.
Яг дандаа танахаар орсон бүтээгч. Манайх ч нөгөө нэг алкогол орж болохгүй ш нөгөө 20 тэр чинь 22 цагаас хойш 22 цагаас хойш яг үнэ. Тийм. Тэгээд бусад юм бараг бүгдээр орсон доо. Тэр тайхын сувд Витафитийн тайхын сувд орсон уу? Оо за. Яг одоо явж байгаа. Оо тийм үү тийм. Энэ бол нөгөө нэг тайхын сувд чи яг юу юм бэ Юу гэж. гэдэг сая бүр медаль аваад ирсэн шүү дээ. Тий нөгөө Water Expo 2025-аас чинь мөнгөн медаль аваад ирсэн. Тэгээд нөгөө Италийн лаглаг уснуудтай яг адилхан ярдсэн дараалаараа энэ тэнцүү гэж л шүү дээ. Тэгээд эх орноосоо тий. Одоо манай 400-ийн шууган чи галактикийн хов бацдаг шүү дээ. Бүх тэгэхээр чи бүр ямар аим гал. Ямар аим. Үгүй цаан чи одоо заяа. Уул нь одоо юу гэдэг ингээл дээ. Вайны мэрэгжилтэн гэж гарч ирэнгүүтээ одоо чи хоёрыг ингээд хоолод ангууд за одоо энэ ингээд Итали маягийн одоо шарсан стейк за тэгээд Монгол маягийн ингээд чүмэг хоёрыг хослуулахад танд ийм вайн ингэж амтгатна гэдэг. Бид нар бол ерөөдөө за цагаан вайныг бол одоо дахиатаа одоо цагаан махтаа ч иднэ ч гэдэм үү те улаан вайныг бол ингээд үхрийн махтаа ч иднэ ч гэдэм ингээд ерөнхийдөө бол ойлголтоо. Гэтэл бүр тэр нарийн марийн хэдэн жил дарсан марсан айл нутгийн ямар сортын усан үзмээр дарсан марсан гэл те тэр мэрэгчлэлд ярихад одоо заяа цаанчаа усны мэрэгчлэлтэн гараад ирсэн. Энэ уснуудыг чинь бүр ингээд те ингээд сайхан уралдуулаад тэгээд танд ингээд менюн дээрээ ингээд уснууд нь усаараа яг нөө вайн шиг уснуудаа ингээ өргөцсөн. Тэгээд танд энэ далайн хоолтой, далайн гаралтай одоо энэ хавчтай, энэ загастай танд бол энэ ус тохирно. Ингээ зогсож. Тийм болцоо. Тэгээ яг тийм мэрэгжилтэнгүүд энийг тэгж өгнөлж дүгнээд тэгээд мөнгө медаль аваад ирсэн ус байгаа байхгүй. Мундаг байгастай. Одоо бол ингээд энэ 21-р зуун чинь AI гэдэг гайхалтай зүйл бас гараад ирлээ. Ер нь ингээд яг FM-ийн ингээ хөтлөгчийгээ сууж хахад AI хэрэг ашиглаж байна үрсэ. Зарим нэгэн мэдээллийг бол дорн гал ухаар гаргаад ирж байна. Би чат GPT ашиглаагүй цорын ганц хүн би. Би ер нь штэ нэг төхгүй нэг тийм жоохон сэтгэлгээгээ бол би хөвшин гэж хэлэхгүй. Ер нь гайгүй залуу сэтгэлгээтэй. Гэхдээ би одоо чатаар, утсаар, мессежээр хүнтэй танилцдаг. Ерөөсөө. Тэгээд дээрэс нь ChatGPT ашигладаг. Тэрний оронд өөрөө уншиж судалдаг. Тэр нь арай илүү надад наалтастай үлддэг гэх юм уу? Тэгээд ChatGPT одоо л ашиглаагүй л байгаа. Тэгээд ер нь нэг цаашдаач нэг ашиглаач гэж бодохгүй л юм. Тэгсэн хэрэг гэрлээ маань ингээд юун дээр Facebook онлайн юм орчинд айгүй их ингээд байгаад байдгийн шүү дээ. Аль замдаа тэгээд за ингэдэг. Наадах чи бидний бас ажил. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө бид нар чи анх нөгөө нэвтрүүлгүүдээ ингээд хүмүүс зүрх гээл айгүй группүүд рүү шеэрлэн тэнгууд байсгээл фэйсбүүкээс блоклуулчихна. 7 хоногоор 14 хоногоор сар мараар блоклуулчихна. Тэнгууд өөргөө манай найруулагч нь бүр ингээд 4 5 ингээд нөгөө аккаунттай тий. Тэгээ бид нар нэг мэрэгжилтэй авчирдаг байхгүй юу. Тэгсэн чинь бид нарт ийм зөвлөгөө өгсөн. Та өөрийгөө амьд аккаунт гэдгээ одоо хуурамч биш амьд аккаунт гэдэг баталгаанд бол өдөр болгоныг пост оруул. За постоо оруулангуудаа тэр доор комент орж ирэхэд комент бичиж байгаа хүмүүстэй кэрл за учиргүй реплейгээд тариу бичдэг юм а гэхэд ядч л одоо кэрмээр дардагч нуу лайк дардсан кэрлээд ингээ яв те би амьд шүү л гэдэг харуулаад. За дээрэс нь покхи хүмүүс рүү. Тэгээд нөгөө тэр нь бас хамгаалалт үүсгээд тий. За ийм чиглэл өгөөл тэгэл ерөөсөө тэр үүрэг далрахаа дагуу би өдөрт нэг пост ямар нэгэн байдлаар юу ч хийсэн хамаагүй нэг пост оруулах ёстой. За. Тэгэл цааш явж байгаа шүү дээ. Тэгээд би тэгвэл ингээд байнга л бараг байж идэв юм шиг бодсон юм байна л та. Тэгэл байж байгаа л тэр ер нь бол. Гэтэ тэргүү тэгээд угаасаа манайх чинь одоо сая 400 мянган дагагчтай Монголын хамгийн том пэйж манай пэйж штэ. Манайх уул нь Монгол HT Innovation эдрийн доор байсан чинь одоо дээр нь гарцсан. Одоо номер 1 болцсон манай пэйж. Тэр чинь тэртээ тэргүү манай контентууд бүгдээрээ сая 400 мянган дагагчтай пэйжээрээ дэлхийн 165 улсын орнд цацагдчихэв. Тэнгүүд Facebook бидний ажлын талбар болчихж байгаа байхгүй юу? Үсээгөө. Тэгэл ажиллаад хийгээд авчих шүү дээ. Зүг. За илүү. Энд чинээс. Ой, яа нуучлаарай. Энэ пив наад YouTube зандаа хитээр рекламда би бас амар яваад байгаа тийм. За баяраа юунд яатсан бэлээ. Рекламад нь бас гоё тоглолцсон бэлээ. Дэлгүүрээр нэг хэсэг баг хайгаад олдохгүйс юм шүү. Тээзгээд 500 жилийн түүхтэй. Ингэсэн бэлээ. Нөгөө тэгсэн чинь би бас наадаа чи рекламыг хийсэн тоглосон л доо тоглосон гэх юм уу хийсэн гэх юм уу. Мэдгүй. Тэгээд юу яасан чинь манай сонсогчид намайг
угаасаа пи уудгүй гэдгийг мэддэг байхгүй юу? Би юусоо пи уудгүй. Тэгсэн чи пи уудгүй юм байжээж пи рекламлаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг манай Чехэд юусоо ийм пи байхгүй гэх. Тэнгүүд 20 баас тэгэл яддаг. 5 үгүй ийм учиртай юм байлаа. 500 жилийн түүхтэй үйлдвэрч Монгол улс зөвхөн биднэрт зориулж пив захиалж хийлгэж штэ. Манайхаа. Ойлгож байна уу? Тэгээд нөгөө нэг пивний тэтэм хөөсрөлт гэдэг аш одоо энийг л яриад байгаа. Оо, яг үнэ. Энийг л яриад байгаа. Тэ. Тэгэл юм ч одоо. Йоо, би одоо танаа нэвтрүүлгийн ааш хамгийн их рекламад. Бүгдийг мэддэг наацаа. Бүгдийн зүгээр Хүүхдээ. нэг одлын гэрлээ минь тэр чих амар штэ тийм ээ. Өөрөө бас яг ийм л ажил хийж байгаа. Тэгээд орж ирээд надад бас их хантай сайхан байна. Баярлалаа. За тэгтээ угаасаа нэвтрүүлгийн чи хамтран явуулаач. Тэгээ би бас ингээ бэлэг болгоод авсан чаа. Надад ч гэсэн урамтай сайхан байна тий. Тийм тэгээд мэддэг юм яриа сууж яхад яах вэ тий. Ямар мэдгүй юм бодлоо яриа сууж байгаа ш. Тийм. Тэгээд энэ тез дээр бол нэлээд хил хамгарсан. Над руу ч гэсэн айгүй олон хүмүүс чат бичсэн. Ийм пив Монголд байхгүй юу? Чехэд байхгүй. Тэгсэн чинь яалтч байхгүй сүлд нь бол яг тэр нөгөө үндсэн яг тэр 500 жилийн түүхтэй пив нь бол би яг хэлэх гэхээр миний хэл угарч гадаа л дээ. Би тэгдэг шүү дээ. Одоо намайг миний постны доор бичдэг хүмүүс бичдэг энэ гал хоёрыг одоо энэ гадаад үг хэлэхээр л өстэй бараг л гараа зүхтаамар санагдах юм л дээ. Одоо яах вэ? Энэ дээр зандаа гуруулаа явсан юм байлээ. Ер нь бол тус-тустай. Тийм билээ зандаа бас тезэг ярьж байна. Зандаа ч нэг ухаантай амиас сууж байгаа ч яагаад яасан Улаанбуудан ямар юмнаас яагаад цэвэр тэнгуулгийн хуулийн дагуу яг нөгөө ч ерөөсөө талаг юм яриад ухаантай амиарсан сууж байгаа ш садах ч. Тийм. Одоо энэ Зубровкаг бас тэгдэг байхгүй юу? Гал хоёроо наадахыг чинь Жубровка гэж дууддаг юм аа. Тийм үү тийм. Жубровка гэж дууддаг. Телевизээр рекламаар Зубровка л гэж явж илэн штэ. Тий яг гоо тэгээд Зубровка гэж хэлэхэд амар л байгаа зү. Тэгээд энэ дээр пивийн чинь зээгэр л уншмаар шүү. Дураараа тий. Нөгөө хятадууд шууд хитний хороо гэж байдаг гэсэн. Тэр нь шууд гадаад үгийг өөрсдөө хөрвүүлээ явчдаг ингээл. Оо яг тэрнтэй адилхан гадаа хоёр бол ерөөсөө бүх гадаад үгийг монголчлон. Монголчлоод явчин зүгээр яг. Тэгтээ тэр чинь ингээд цаагаараа тийм биз дээ. Тэгэж хэлснээрээ эн чинь бас нөгөө хүнд бас хоногшоод үлдчихэд байна шүү дээ. Тэ энэ гадаа хоёр буруу хэлсэн гэд дараа нь хин нэгэнд намайг бас муулж яах шиг билүү. Тэр хүнд нь яасан гинэ гэд Жубровка, Зумбровка гэж хэлээд байна тэр гадаа хоёр гэдэг нэг нөхөр ингээд. Тэгвэл бас гоё шүү дээ. Гэтэ яг одоо юу гэдэг ингээд хил мэлний мэрэгжилтэнгүүд нь л тэгэж тэр акцентгүй цэвэр сайхаа дуудаж муудаад гоё орчуулгаал хийх нөхөсөш зүгээр тэгээд бидний хувьд ч гэдэм үү одоо заавалчгүй яг тэгэл тэр дуудлагаар дуудныг бол бас хэцүү шүү дээ ер нь тийм. Ер нь бүх юм төгс байх албагүй шүү тийм сте. Тийм. Тэгээд одоо ингээд яг дуудлагаар нь ингээл ярих гач гэдэг юм гэх юм бол айгүй бол нөгөө хэд чинь дүн бич хоолоод. Гэхдээ бид нар яалтчгүй юу ядгаа. Одоо ингээд зохиолоо харж байгаа тэгээд яг ингээ миний өмнө нь сонсож байгаагүй харж байгаагүй үг байх юм бол нөгөө Google Translate руу оруулаад тэгээд нэг дуудлага 2-3 удаа дуудлага муудлагын сонсчоод ингэж хэлэх юм байна гэд бодож ордоо. Тэгэхгүй бол бас арайч бас те амар тэгээ шууд ингээд өөрийнхөө дуудлагаар дуудчихвас болохгүй л те. Тэгвэл гаргахад ер нь жоохон харамсалтай санагдчихсэн нөө. Харамсалтай байлгүй л яах вэ хамт олон жил яаж. Тийм ээ тэгсэн. Одоо тэгтээ манайх чи юу штэ. Сая чин ерөөсөө манайхаас чин 7-8 хүн зэрэг парк гэж гараад одоо тэнцээ чи нэг юу яа гэд тусдаа контент хийсэн явж байгаа. Тэгэнгүүт ер нь бол хуучжуулаас үлдсэн нь яг тэр Мухбат гэдэг хүний бүрдүүлсэн команд гэдэг утгаараа номоо хитэр л үлдсэн шүү дээ. Ер нь бол номоо хитэр чинь баг хоёулаа шинэ Анжгаа яасан байгаа л да. Анжгаа чи 20 онд орж ирсэн шүү дээ. Анжгаа 20 онд орсон. Би 17 онд орж ирсэн, номоо 18 онд орж ирсэн. Баггүй юу? Тэгээд яг битээр гурван хуучжуулаас гэх юм бол битээр л үлдсэн байсан. Битээр чи баг ингээд шинэ хүмүүс дотор шинэ ажилд орсон юм шиг байжсэн шүү дээ. Ингээд хамгийн хуучны хоёр борхимаа баахан шинэ хүн дотор тэгээд бид хоёр ч өөрсдөө шинэ хүн дээр одоо шинэ ажилд ороод ирсэн юм шиг те гэсэн нөгөө ядчил нөгөө ээлжийн амралтаа аваад 8 сарын 25-нд би орж ирж байгаа байхгүй. Тэгээд угаасаа шинэ хүмүүс чинь биднэрт би ч бас анх ажилд орсон жилээ ч гэсэн яг гас ахиж үлдээд бусд нь ээлжийн амралтаа аваад явангууд одоо шинэ код те
би түрүү хэлсэн шүү дээ. Тэр хүн 6 сарын 21-нд ээлж амралтаа явахад би үлдсэн гээд эфирийн аваад үлдсэн гэдэг чинь яг галаас ахиж үлддэг байхгүй юу? Яг л орж ирсэн хүн болгонд нийл туулдаг л зам. Тэгээд нөгөөдөл чинь 100 бид нарыг амарч аваад ороод ирэнгүүт хөөх юм овоо нэг 4 олцсон байждаг байхгүй юу? Тий. Тэгэл яг үндсэн эфиртээ ингээл 9 сарын 1-ээс нөгөө уран бүтээлийн шинэ жил эхэллээ гэдэг шиг хичээлийн шинэ жил эхэллээ гэдэг шиг манай уран бүтээлийн шинэ жил эхэлнэ. Тэгэл 7 сарын 10 хүртэл тэгээд явцгаа шүү. За би нэг нөгөө сүрхий пивнийг тулгаад тий. Галанцуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Домч бор 7 хэмж. Эргэлзэх хэрэггүй ихний сонголт Чилийн номер 1 алпака. Алуу. За яжгараа гэрлээ гихээ. Идэж хамаг. Би тэгэл нөгөө 3 секунд чи би нөхчийя. 3 секунд. За гэрлээ мань нэгээр дагнаж байгаа учраас би ч бас дундуур нь домч бороо нэг явуулж илвэ. Дундуур нь бас энийг бол ингээд нэг эмчилгээний журмаар оройд яг нэг 37 грамаар 50 грамаар нэг авчгаал хөөхөн сэмж халаагаал унтахад бол айтайхан юм байна. Хунчиртай юм шүү дээ тий. Тийм хунчиртай байгаа. Тэгээд 5 тансаг гэж байгаа. Мөн хуш модны самартай гэж байгаа. Тэгэнгүүт хуш модныхын би бол илүү дуртай. Яг үнэртэхээр ингээд яг хуш мод үнэртэй амт нь яг нөгөө нэг самрын амт амтагтал. Хунчир нь ч гэсэн ялгаа байхгүй. Яг гоё хунчир амтагтал ингээд Зөв. За. Хүмүүс галаа өөрөө уудгүй юм байлээ гэж зөвхөн бүх юмнасаа л уугаа сууж идэв юм шүү дээ. Тэгэл хөөрхөн амталгаа явуулаад ич одоо тэгээ зүсүүлдээ өөр амтсаар байгаа. Амталсаар юу гэдэг лээ тийм. Долоон дундуур гэдэг шиг тийм. Тэгдэг шиг тэгэл. Тэгтээ ингээд манай гэрлэг бол ингээд дандаа нэг юм жаргалтай энийгээл байдаг юм шиг л хүмүүс боддог л байх л та. Тэгтээ хамгийн их стресстэй зүйл чи юу вэ? Стресстэй ингээд тэрийг яаж тайлах вэ? Эмхтэл хүн байна да. Хүний амьдрал угаасаа нэг юм график шиг штэ унданг босон ингээл явж байдаг штэ тий. Миний хамгийн амар уналтын үе хизээ хаана байсан бэ гэхээр би тэр нөгөө дарханд нэг караоке зочид буудал паб төрүүлж ажиллаудаа тий. Тэр нь им эмнэлэг байсан объектыг би аваад 576 м квадрат подолтойгоо нийлээд 4 давхар объектыг авангуудаа одоо караоке паб болгоод одоо чирүүл ингээд зүгээр л эмнэлгийн цайны газар байсан газрыг лонж болгоод агуулах байсан газрын караокены VIP өрөө болгоод тэгээ 2 банкны зээл авцсан нилээн болдог аахгүй юу. Тэгээд 3 жилийн гэрээ хийсэн ингээд ажиллаулаад за би тэгээ өөрөө бодож байгаа шүү дээ. За эхний нэг жил нь бол алдагдaltaй ажиллана. 2 дахь жилээс нь одоо баланслаад явна. 3 дахь жилд нь ашиг олоод алах юм байна гэл те ингээд бодцсон. Ажиллаж байгаа л яг л миний санснаар болоод 3 дахь жил рүүгээ оронгууд нөгөө хүмүүс нь за тэр өөртөө ажиллаулъя. Тэгээ ер нь хүмүүс нэг ингэдэм л шүү дээ. Одоо би чинь тэр үгээр чинь ингээл те төмөрлөгийн нэг одоо нэг хүмүүсийг авчираад манай шинжилгээ гэж би өөрөө хөтөлж мөтлөөл те маш их юм явж байгаа шүү дээ те. Тэгэл нэг доороо 10-аад хүн ажиллаулаад цалинжуулаад явна гэдэг бол бас их хариуцлага байхгүй юу. Тэгээ байжсэн чинь би 2 банкны зээлтэй манай хоёр чинь хүү бүр нэгдүгээр ангид ч ороогүйсэн заяа 5 настай байсан. Тэгэл манай хүн өнгөрөөл тэгэл миний бизнес дампуурал би чи 2 банкны зээлтэй тэгээд шүүхэн шидөр гүйцэтгээстэй ингээл байнга ингээл ядчил нэг банкнд нь миний өөрийн байр нөгөө банкнд нь аавын хашаа байшинг ингээд тавьсан. Тэнгүүд бүр нэг ингээл хүний эцэг чинь мэддэг штэ чи бүхэл муухай юм цулардаг газар л ажиллах гээд байна та гэл те. Угаасаа зочид буудал караоке паб лооч. Тэнгүүд би аауд ингээд тоо юу яриад байгаа хэвээр нэр хүн ингээд бизнес хийгээл явж яхад мавж яхад нэ тэр ямар муу амтай ингээл те. Тэгээд манай аав чинь бусад хүүхдүүдийн 5 хүүхдийнхаа хэндэн ч тэгэж ер нь бол өөрийнхөө байр мээрний гэрчлэгийг өгөх хүн биш. Тэгэл надад итгээл те. Би за миний байр бол одоо өнгөрсөн. За би бүр ингээ хай. За тэгтээ арайч хаяаг үлдээ зүгээр аавынхаа л хашаа байшин ямар ч байсан авч. Тэгээ тэр чин манай аав чинь ингээд нөгөө нэг шинэ нархандаа амьдарч исэн байраа зараад тэнд газар аваад тэгээ дулааны шуумтай холбоцсон дотроо баанж орлонтой байшингаа өөрөө бариад 44 нэр төрлийн мод жимс тарьсан. Миний аав амар хөдөлмөрч хүн байсан л да. Тэгэл тийм хашаа байшинг нь би алдах хэмжээнд хүрчээд штэ. Тэгээ дээрэс нь ингээд
манай хүн чинь ингээд өглөө гараад орой байхгүй ингээд өнгөрсөн тий ингээд ядчихад би тэр хүн өвдөөд би тэр үнийг асраад сувлаад ингээд ингэсэн бол нэг юм сэтгэл жаахан өйгөөд гэтэл өглөө гараад явсан хүн орой ингээд байхгүй болчихор чинь ямар олиг байх вэ тэгээд айгүй хүн тэр бол миний амьдралын үнэхээр хүнд үе байсан. Тэгэл би 2 хүүхдээ хөтлөөл хотод орж ирж байгаа байхгүй юу. За гэд хотод орж ирээд тэгэл даваал арталт нь гарсан л да. Гарсан. Тэгээд дандаа түрээсийн байраар ингээд амьдраад явсан. Тэгээд тэр бүхнийг даваад ямар ч байсан аав минь хашаа байшин одоо болтол байж л байгаа. Би энэнд амар ингээд happy байдаг. Тэгээ би өөрийнхөө тэр дархамдах байшин савыг зараа тэгээд хотод орж ирээд өөр ширмээрээ ингээд дараа тэгээд хотод түрээсийн байраар ингээд амьдраад тэгээд байжсэн чинь зандаа надаа нэг удаа нэг нөө зандаа ч 22 онд орж ирсэн шүү дээ манад. Тэгэхээр бид тээр орж ирснээс нь хойш найзууд болж байгаа байхгүй. Тэгээд би нэг хүн болгонд нэг юм амьдралынхаа ийм хүндсэн юм эн чинь нэг тэгэл яриад ах юм бас биш шүү дээ. Тэгээд дээрэс нь би ч нөгөө нэг амар тийм хүнд муугаа үзүүлэх дурггүй нэг ийм хүн тэгэл нэг тийм юм хүм ярьж байхгүй. Тэгсэн чинь манайхан ер нь бол манайх ч бас салбартаа гайгүй цалинтай шүү дээ. Тэгээд дийлийнх нь байртаа болоод тэгээ ер нь байргүй хүн тэр дотор бий л байгаа байхгүй юу. Тэгсэн чинь зандаа нэг уран бүтээлийн жилийн хаалт хийгээд бид нар угаасаа дандаа хоолунд эцгээд ингээд хоол идээ суучсан чинь гэрлээ чи хэдэн жил ажилласан бэлээ те чи ямар хэмжээнд очсон байгаа л энэ хүмүүсийг харж чамаас бусна ингээд байртаа хат гээд тэнгүүд би чи миний те ямар амьдрал туулж яаж яваад юуны ард гарсныг мэдэхгүй ээжэж чи олон юм яриад тэгээд тэр үедээ ингээд би амар ингээд ууртаа хийж байгаа юм шиг хэрнээ дотроо нэрээ би одоо ингээд юу 40 гарчлаа те тэгэд би ингээд 2 хүүхдээ ирсэн яг хуу байрчгүй юучгүй л ингээл яваад байдаг гэд. Тэгээд сая энэ 5 сард шинэ байранд орсон. Оо ямар гоё юм. Тийм тэгээд энэ бас гоё тэгэл ер нь бас ажлын маань л буян штэ ер нь бол тэгээд яг тэр миний 2 хүүхдээ хөтөлсөн хотод орж ирсэн тэр нэг 10-аад жил байна л да 11 жил болчихж одоо ингээд энэ үе бол бас амар үе штэ амар үе амар хэцүү байсан ёо тэгэл талаас ингээд хүмүүс уцтаал тэгэл шүүхийн шудраг гүйцэтгэх чинь амар нэг юм улаан зураастай цаас ингээд байгуул руу явуулаад те миний цалингийн чинь 50% сах гээл явцдаг байсан штэ тэгэл тэгсэн чинь айгүй инээдтэй бүх өрөө дараад тэгээд цалин бүтнээрээ ингээд тасанд орж ирж байгаа байхгүй юу тэгсэн чинь амар сонир санагдсан юм л штэ галаа яа на би ч одоо энэ мөнгөө яах вүлээ Гэмээр тий урд нь чинь ингээл те за одоо за тэр мөнгө нээшээ ийм мөнгө нээшээ за одоо ингээл те ингэдэг байсан хүн чинь ингээд амар их мөнгөтэй болчихж байгаа байхгүй би ингээд миний даас нь ингээд айгүй мөнгө бэлэн мөнгө гэд байгаад байна штэ хаашаач татагдахгүй айгүй сонир мэдрэмж юм байлээ штэ тэгэл нэг 2 сар тэгэж явж байгаа л одоо байрны лизинг машины лизинг буцаад хэмнэлтэд орсон. Гэтэ энэ нь айгүй гоё мэдгүй ингэж ч амьдрах ёстой юм уу эсвэл ийм амьдралдаа дасцсан юм уу те тэгэл одоо бол яг нөө хууш шиг цалин орлоо маргааш нь цалин байхгүй те тэнгууд маргаашнаас нь би одоо би юу хийх вүлээж гээ те нэг юм илүү идэвхтэй амьдрдаг ч юм уу те муу нэг гавьяа угалцсан юм шиг те гэтээ явж ирсэн сонирхол хэдэм билээ хүний амьдралд бол яг л саяны гэрлэгээ манай хэлдэг шиг зүрхэн цохилт шиг ингээд динамик байдаг тий. Гэхдээ яг ийм асуудал тулгарлаа гэхэд яг энэ дээр бол эмэгтэй хүн илүү ингээд ер нь ингээд амьдралд эмэгтэй хүн илүү ингээд ачаад л дагаад идэм шиг санагддаг шүү дээ одоо ингээд өвдөлт дээр хүртэл. Эмэгтэй хүн өвчнөө ялаад гараал ирдэг тий. Эрэгтэй хүн бол өвчнөд ялагддаг. Тэгэл бас яг ийм бизнесийн онолтон дээр ч ихсэн ингээд эрэгтэй хүн тэ бизнес амар явж байгаа л ингээл тэ нөгөөх чи ерөөсөө шинэ байн цээж байн гэдэг шиг ингэж явж байгаа л пат гэж цохилт авал унахта аюу сонин хүлээж авдаг юм шиг санагдаад ер нь ингээл миний зүгээр мэддэг түүхүүдээс ингээл анзаарч хахад сонин. Гэтэ одоо чи тэр нэг тэ стрессээ яаж тайлдаг вэ гэж асуусан штэ. Тэгээ би тэр үед нөгөө өөрөө караоке ажилладаг байсан болохоор айгүйх ингээд нөгөө ажил таарсны дараа тэгэл ганцаараа ингээд нэг 100 татаал тэгээд уйлаал тэгэл дуулаал ингээл байж идэгсэн бохгүй юу. Тэгээд тэр чинь шүн 3 4 цагийн үед намайг хин харах вдэ тий. Тэгээд ганцаараа тэгээ хотод орж ирчээд яг тэр зарчмаараа ингээд амар хэцүү ааштай надаа. Яг тэр үед нэг надад
мөнгөч бараг бас байхгүй шүү дээ. Нэг юм 30 минутаар ч юм уу нэг караокены өрөө аваад тэгэл нөгөө нулимсаа хүнд харуулахгүй гээд байгаа мó. Яагаад байгаа? Би бас нэг тийм Эсвэл битгэлтэйгээ гарах гэдэг байгаа юм. Тэгэл би бас яг ингээд ганцаархнаа уйлаад тэгэл дуулаад тэгэл намайг хүн гаднаас ороод энийг галзуу хөвгнө гэж бодохоор тэгэж стрессээ тайлдаг байсан. Одоо эсрэгээрээ би караокед орох дурггүй. Яг тэгэхээр тэр тусмаа ингээд ийм хуйлахнаа ч юм уу хор жоохон жирэхэд идэг нөгөө тэр трама ингээд үсгээд дээ штэ тэгээ нэг тийм амар нөгөө хүнд үе ингээд эргэж санагдах гад байдаг. Олоолаа орвол хамаагүй. Тэгээ нөгөө хэд чинь мик дамжуулаад дуулалтчил байдаг. Тэгээд яг над дээр нэг мик ирүүл нэг ганц нэг дуулчин те. Олоолаа бай бужигналдах юм бол гайгүй харьцангуй гайгүй заяа. Яг ингээд хуйлахнаа орох юм бол бас юугүй шүү. Одоо бол би сайхан унтна. Юу ч бодож санах юм байхгүй л унтчихна. Тэгээ би нэг юмыг л аягүй сайн ойлгосон. Сэтгэлийн амар амгалан байдал гэдэг хүнд үнэхээр чухал юм байна. Юунаас ч илүү чухал. Юунаас ч илүү чухал юм байна гэдгийг. Тэгээд би тэр үр ширнээс ингээд гарч марсны дараа тэгээ би чин заяа тэгээд машин унаа байхгүй. Тэгээд автобусандаа суугаа сайхан явган тавргаа тэгээ явж байгаа штэ тий. Тэгэл өмнө нь чинь бол тий нэг юм дүр хэсэгцэн нэг юм баг өмссөн тий. Хүн намайг одоо ядарсан зүдэрсэн гэж бодох юм ч гэдэг юм уу те. Тэнгүүд тэр уналт чинь бас хүний амьдралд нэг тустай юм юу гэхлээр хин хинбэ гэдгийг сайхан шигшээд ингээд хоёр тийш нь ингээд будаа шиг сайхан ялгаа тавьчдсан байлээ. Тэгэл өстө над дээр ч өстө нэрэ чухам зүгээр найзаа өстө нэрэ караокед чинь ганц цаг дуулчил да найзаа зээлэр буудлын руу чи орчи гаднаас нийгэм аваад орчи гэдэг баахан найз нар чинь таахгүй хатс мэдгүй бэрх гэл алга болцсон. Яг нөгөө нэг шигшигдээл нөгөө мө багын маань л нэхэд те яг ямар ч цаг үед нэг зангаараа л байдаг гэд үлдчихэж байгаа байхгүй. Тэр нь ингээл гарын тав хооронд энийг эднэрийн нэг нь нөгөө танаа баярагийн ихнэр азаа штэ. Азаа чинь яг бүр яг наваа яг ингэж унжаахад би бүр баярагийн амьдарч ирсэн өдөр оролт амьдарч ирсэн үе байгаа ш надад хотод орж ирээд нөгөө байр сам байхгүй амьдарч ирсэн үе байгаа. Тэр хоёр чинь үнэхээр хүн чанартай өстой сайн хүмүүс шүү. Одоо миний одоо тэгээ нөгөө ажил тэр хоёр ч ажил ихтэй, би ч ажил ихтэй. Тэгээд сүүлийн үед бас нэг сайн уулздаг. Гэтэ хаяа нэг лунаа ороод уулзчихдээ маа найз хоёр найзтайгаа. Гэхдээ яг хөө зүгээр ингээд нөгөө эргээд тэр өөрийнхөө зовж гарсан тэр нэг уналтын цэг энэ зүйлийг нөгөө трам болгоод чирээд явах уу нэг болвол туршлага болгоод үлдээх үү гэдг нь л нэг сонголтын асуудал юм шиг санагдаад байна. Тэгээд нөгөө нэг дараа нь би огт ингээд нөгөө нэг хүүхдэд төрүүлэхдээ л би эмнэлэг твтэж үзсэн байхгүй юу. Тэгээд ер нь л тэгээд нэг юм бас багын л одоо ирүүл саруул би хаатай байсныхаа эцэг гэх юм ингээд явж байгаа л тэгэл юу урьд цэцэрлэг хүслэгтэй зүгээс тэр аюу сонин заяа аюу сони болсон. Одоо бид нар чинь хоолоо олдог хүмүүс шүү дээ. Тэгээд хоолоо таг болоод тэгээд 11 сард заяа тэр 22 оны 11 сард заяа. Тэгээд би 3 хоногийн акт авах гээд өрхийн эмнэлэг орвоо. Тэгээд өрхийн эмнэлэг орсон чинь манай өрхийн эмч та урьд цэцэрлэг хүслэгтэй амарсан уу үгүй гэдгсэн чинь за 1 сарын 11-нд цаг байна та 1 сарын 11-ний цаг авах уу гэхлээр нь би за тгийгээд тэгээ 1 сарын 11-нд ингээд арьлаасаа бүтэн өдрийн чөлөө авч жаад өглөө 8 цагаас ахуулаад дүүргийн эмнэлэг дээрээс үзэл тард юм аа баахан шилгэнүүд өгөөд тэгээд гисэн чинь ингээд нөгөө өдөр 3 цаг түр шинжилгээний хариу гарангууд тэр нөгөө ерөнхий эм чинь за ингэ та ингэсэн байна гэсэн мэн гэд бүгд хэмээн хэлж өгд юм байлээ шүү дээ. Тэгсэн чинь надад А13 бичиж өгөнгүүтээ та хавдар судлалын үндэсний төв рүү наривч гэсэн шинжилгээ өгнө та улаан хавдартай байна гэд. Тэнгүүд би чинь бүр шок. Тэгээд гэтээ ингээд нэг сонин итгэдэггүй юм бэлээ. Нөгөө ерөөсөө өмнө нь тийм ш эмнэлэг домлог гэж явж байгаагүй юм чинь. Тэгээд надад ямар нэгэн зовир байхгүй. Тэгээд за ямар ч байсан хавдар судал дээр нь очие гэд. Дахиад хавдар судал дээр очисон чинь дахиад хавдартай байна гэд. Тэнгүүд бүр яагаад би гэж боддсон юм бэлээ. Одоо яг хоёр дахь юм те. Тэгээ өөрөө бүр сайн дураараа мөнгө төлөөд тэгээ интернет дээр очиод нэг унтуулгатаагаар бүр ингээ хото дуранд ороод дахиад батлагадаад гараад ирсэн. Бүр 3 удаа ингээд. Яа тэгэхээр ч одоо итгэхээс яах вэ? Итгэхээс яах вэ? Тэгээд хагалгаанд орохоор болоод тэнгууд улаан хоолой чинь одоо энэ багалзуур хоолойноос улаан хоолой ингэж аваад ходооттой залгагдчихж байгаа штэ. Тэнгууд нэг юм бичгийн цаас шиг нимкэн
4 давхаргал юм байд юм байна штэ. За тэнгууд ингээд булчинлаг эдмид юу ч гэдэг. Тэнгууд минийх дээр бүр дотор талд байгаа 3 дахь 4 дахь давхаргынх нь дунд нь нөгөө мөн хадарч байгаад байгаа байхгүй юу. За тэнгууд нь би за нэгэн тэмдэг нарийнхыг ярьж гинөө. Тий, ер нь бол одоо энэ чинь хүндрүүл нарийнтад нөгөө тусалж ус жорохгүйгээр л нөгөө нэг үгтэг өвчин штэ энэ чинь тий. Тэгээд за нэгэн тал одоо хаалгаанд орохоор болсон бол би 19 оноос хойш цусны чулууны заалттай яваад байгаамаа. Тэгвэл би цуснийхаа чулууг авахулна гэдэг юм уу, цусаа авахулна гэдэг юм уу мэдэхгүй байна. Би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ хоёр хагалгаагаа зэрэг хэлчихье гэсэн чинь манай эмч та одоо ямар амир дураараа хэм бэ. Тэгээ наадах чи химлийн хүндийн хагалгаа, цээжний хүндийн хагалгаа, хоёр хагалгаа тий зэрэг хийгдэх гэдэг энэ чи эмч нарын зөвлөгөөний хурал мурлаар орно гэв. Тэгээ эмч нарын зөвлөгөөний хурлаар ороод хоёр тасаг зэрэг хагалгаа ихээр боллоо. Өө за. Тэгээд би ингээл гаднаа ингээл юу ч болоогүй юм шиг ингээ дотроо ингээл за би хэрэг одоо ингээд өвчлээ гэж бодоход миний хоёр хүүхэд яах вүлээ те. За манай хадам ээж айгу сайн хүн байдаг л да. За хоёулангийн чадам дээр өгөнч гэж юу аах вэ? За нэгийг охиноо ихч рүүгээ өгье доо. Хүүгээ ээж рүү хадам руугаа өгье ч гэдэг юм. Тийм юм ботоол байж байгаа штэ те. Тэгсэн мөртлөө би гадна талдаа ингээд тэгэл ахуулч юу байсан юм эсэ ингээл ингээ явж байгаа те. Тэгэнгүүт хаглаанд ороод тэгэл ингүүд эхлээл хөвлийн үндийнхээ орж ирээд би ч ингээл бүтэн оркестраа ингээл байж ангууд нөгөө дурангаар ингээд цус авчиж байгаа. Тэнгүүд цээжний үндийнхээ орж ирэнгүүд хажуу тишин ийм хажуу талын байрлал болонгуудаа амрууд нөгөө дурангаа яжгаад хавдраа авчиж байгаа. Ингээд хоёр хагалгаанд орж ирээд би чинь 72 цаг катетертай ингээд юу ч идэхгүй юу ч тусалж ус суухгүй штэ. Тэгэл яг 72 цагт ингээд 80 нөгөө тусал залгалц тэрүүгээр чинь би нөгөө бүх уураг муураг амин хүч хоргоос юм аа. Тэр чинь ингэн хортой хоргооч нэ штэ тий. Одоо ингээд миний хавдрыг аваад шинжлээд нөгөө ургуулаа тий. Тэр нь сарын дараа хариу нь гараад за та одоо хийм эмчилгээнд орно, туяа эмчилгээнд орно. За энэ гайгүй байна. Тархацсан гайгүй байна. Энэ хоргүй байна. Одоо ингээд болсон гэдэм байлээ. За тэгээд энийг ингээд даваад гарч ирээд тэр 72 цагийн дараах анхны балга гус ямар ямттай юм бэ? Галаа. Ёо тий. Маргааш нь орж ирж байгаа тэр нэг юм махгүй, давсгүй, зүгээр нойшил тий. Амьд явахын утга учир хүн тэр тарианы өвдөлт амттай. Оо яг. Тэгэл би ер нь за сэтгэл санаа амар чухал юм байна тий. Өшнийг даван туулахад за тэгээд хүн ер нь нэг юм өвдөд ингээд босоод ирэхэд би тэгээд яасан гэж 3 сарын 29-нд хагалгаанд ороод 4 сарын 10-нд ажилдаа орсон симбэлцсэн явж исэн ингээ бодтоо. Оо за. Тэгэл бодохгүй юу. Тэгэл би за ер нь бол хүнд тэгэл нөгөө нэг би чинь зүгээр тэр дундуур ингээл нэг ажил дээр нэг яалаа юу лист мистэ бичүүлэн жилүүдээ нэг юм болоод ингээл ажил руу орох хооронд хавдрыг даван туулсан манай агч гэл нөгөө мега зэгч мангар сүртэй те ингээл пост оронгуулгууд 10 хэдэн лайк бол өөстө баяр үргээ гээл те ингээл тэгэнгүүт тэр олон нөгөө сонсогчдын маань тэр гоё сэтгэлтэй тэгэл тэр хүний өөрийн сэтгэл зүй аюу чухал юм байлаа. Тэгээд одоо сая манайх ч юу яагаад шинэ хөтлөгчд аавна гэд 520 анкетын дотроос 2 хүн авч байгаа штэ. 520 анкетын дотроос. Тэгээд уугна гэд шүүгэр дээр гүйцэтгэхтэй хурандаа штэ. Манай хөтлөгчөөр ороод. Тэгээ бүр нэг би түрүү хэлсэн штэ. Эфирийн хөтлөгч нэг цаанаа л нэг өөрөөд юм аа. Тэр нүдний тэр асалт нэг харизм гэд нэг ярьсан штэ. Яг тэр хүн багхгүй юу? Тэгээ за ашгүй нэг гайгүй хөтлөгчтэй болчлоо гэж байжсэн чинь сая уугна бас хорт авдар гээд хотоодны тэгээ сая бүтэн хотоодоо ахуулцаа. Тэгтээ би аягүй сайн дасгалж байсан. Ядаргатай тий. Галанцуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Unitel-ийн хэрэглэгчид анхаарлаа нааш хандуулаарай манайхаа. Unitel app нь Unitel-ийн бүх үйлчилгээг цахимаар авдаг болжээ. Тэгэхээр зэрэг та цахимаар өөрийн хүссэн үедээ хэрэглээгээ удирдах боломжтой болж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол салбарт очилгүйгээр өөрийн гар утаснасаа хэрэгтэй бүх үйлчилгээгээ авах боломжтой гэсэн үг шүү дээ. Ингэслээр та салбарт очих, үйлчилгээ авах, за одоо тэгэл тэр салбар руу явах цаг хугацаа, мөнгө санхүү гэд бүх зүйлээ хэмнэж чадна гэсэн үг. Unitel-ийн салбар таны гарт хүрээд ирлээ. Unitel app-аас та төлбөрийн мэдээлэл, за мөн дата үлдэгдлээ нүүр хэсгээс нь шууд харах
боломжтой, нэгж дата авах, өөрийн болон бусдын төлбөрийг төлөх гэд бүх үйлчилгээгээс гадна SIM сэргээх, PUK код харах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээ идэвхжүүлэх гэд ерөөсөө салбараар үйлчлүүлдэг бүх үйлчилгээг ерөөсөө ингээл Unitel апаараа удирдаад хийчих нь байна. Яралтай үед салбар руу явах цаг алдалгүй хизээж хаанаас ч апаараа хэрэгтэй үйлчилгээгээ аваараа манайхаа. Нөгөө чи бүтэн дуршлаг байж байгаа штэ. За одоо ингэнэ гэж ерөөсөө. Нүл дуршлаг. Тэнгүүд за чи бол нөгөө ходоод авахсан миний хажуудаа яг ходоод авахсан байсан чи 5 хоног бол юу ч хийхгүй чамд тусал ус чамсаалахгүй. Наа 5 хоногийн ус гэдэг чи амар чухал шүү. Урууланд нэг усал хүрэхэд нөгөө ходоод гиз чинь рефлексээр ажилдаг аахгүй юу. Тэгж ажилуулж болохгүй. Тийм учраас биднэрт тэр 72 цаг 5 өдөр тусалж ус амсуулахгүй байгаа аахгүй юу. Тэгэхээр тэр чинь ходоодын бүтэн аавна гэдэг чинь шууд улаан хоолойгийн матчийн нарийн гизтэй холбогдсон байгаа штэ. Тэрийг ингэж гагнагдаж бэхлэгдэхийн тулд нөгөө ходоодыг ажилуулах тулд тэгээд байгаа аахгүй хамгийн гол нь. За тэгин мэгэн гэж би ч тагаас нэрээ. За одоо ингэнэ гэж баг үйлдэл дээр ярьж өгч байгаа юм чи. Тэгээ бас босоод ирсэн. Одоо харин нөгөө нэг тэр шинжилгээ нөгөө ургуулдаг шинжилгээнийх нь хариу гарахаар гэхдээ хортой болохоор хим имчилгээнд орхол gaах л да. Тэгтээ ямар ч байсан одоо 11 сарын 15-нд манай сонсогчдын уулзалт болно шүү дээ. Тэр уулзалтан дээр ямар ч байсан шомбогоо сууж байна. Одоо бүр 11 сарын 10-нд ажилдаа орох гэж байна цаад үн. Тасгалжуулсан амар тасгалжуулсан. Нэрийг гэдэг маань хэлж байгаа үнэн шүү. Одоо тэр ус амттай орно бүх юмны тэр нэг юм дахин сэрж байгаа юм бит. Би нэг осолд ороод гэмтэл сэрдэг байхгүй. Тэгээд яг би яг тэрийг зүгээр тэр миний тэр бол тайдын үдсэн шиг тийм айхтар биш ч гэлээ зүгээр нэг тэгэл нэг гэмтэл сэрэл ингээл дараа нь нэг тэнд нэг тариа тариулахад тариа хүртэл хамтдаа ордог лээ. Ялтаацсан бол яг энэ үүдэлтийг үзэхгүй штэ гэж бодохоор л. Тийм тэгэнгүүт ингээд нөгөө унаж босоод өвдөж зовоод ирэхээр хүн амьдралыг шал өөр нүдээр хардсан юм байлээ тий. Бүх юмыг ингээд сайхан өнцгөөс харахыг хичээдэг болчтой юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг стресстэй юмч гайг болчихж байгаа байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо тэгээ нэг жоохон ядрах юм уу тэгээ нэг жоохон нэг хүн хэцүү юмдыг тохиолдсонгүй дээ. Тэгээд тэгэнгүүт би зүгээр л сайхан унтчихдаг. Унтаал өчтэй. Юу ч бодож санах. Ер нь бол нойр чухал. Тий яг байна. Ер нь бол тэгэл нойр чухал. Тэгтээ ингээд бас яг энэ нийгмийн үнцэг тал дээр ер нь жоохон сэтгэл чөлөөдгөл хэлгүй дээ. Энэ юу яадаг штэ. Бид нар бүр одоо юу гэдэг ингээд дандаа ингээд бүх хүмүүстэй Стэмжил радиогийнхоо өстө мундаг шүү, та нартай лаг шүү гэдэг худахгүй. Нэг 10-аас 20% те нэг тийм шүүмжилдэг. Тэгтээ энэ шүүмжлэл, доромжлол хоёр чинь шал өөр. Одоо жишээлбэл нөгөө нэг түрүүний хоёулынгийнх нь ярьсан шиг те гэрлээ чи энэ үгийг ингэж хэлэх хэрэгтэй байсан чинь ингэж хэлээд байна. Энэ бол шүүмж аахгүй юу? Балиар хар авгаа өсто нэрэ яамаа те юу гэдэг нэг амар хэлдэг штэ. Энэ бол доромжлол ахгүй те. Тэнгүүд энэ хүмүүсээ чинь би чинь одоо тэгэл бас 8 жилийн турш өчнөө л олон хүмүүстэй ярьслах хийлээ. Тэнгүүд маш олон сэтгэл зүйч нар хэлсэн. Эдгээр чинь хөөрхий ингээд те нэг тийм сэтгэл зүйн хүнд хэцүү байгаа ямаа тэнд утасны цаанаас компьютерийн цаанаас хин нэгнийг доромжилж те ингэж тэр нэг бах таваа хангаж гаргаж штэ. Харин тэрнтэй очиод тэнд доор очиод хэрэлдээд ивэл би шал тэн хүүхэн болох байхгүй юу. Тийм учраас зүгээр л хараад тэгэл хайчдаг хөрхидөө энэ нөгөө тэдгэр хүмүүсийн л нэг нь байна да гэж хайчдаг. Тэгтээ заримдаа бас хит юм ихсгээл бас те ингээл дотроо өмдөн дотроо нэг салавч гаргамаар үе бэж штэ бас байггүй л яг үгүй юм чинь те. Тэгээд нөгөө эмжээлийн юу чинь бодлого нь өөрөө улс төр ярьдаггүй тийм штэ. Улс төр ярьдаггүй. Улс төрийн анализ манализ. Улс төр шашин ярихгүй. Тий шашин ярихгүй. Тэгэхээр айгүй ам штт. Ер нь бол. Тэгтээ ингээд зүгээр ажлаас бусад үед те нөгөө нэг Оросын нэг юм сархад байдаг штэ. Ингэж явсаар гад нөхрөл мөхрөл гээд. Ингэж явсаар яг хамгийн сүүлд нь яг энэ дээр ихтэй улс төр яриа тус төр. Ер нь хэмжээ төрл юм байл та. Хамгийн сүүлд нь улс төрчөө дуусна юм байл та. Өнөөдөр болохгүй байх, тэгж гин гэл ингээд дуусна юм байл та. Тийм үе ер нь тохиолддгүй ер нь. Би ч нөгөө энэ хотод ирээд тэгээ шууд нөгөө радиод ороогүй штэ. Тэгээд нөгөө нэг намын улс төрийн ажилд хийдэг гэсэн бохоггүй. Тэгээ би ямар балиар заваа зүгээр нэг мө дүүргийн намын даргаа сонгохын тулд тэр хурал муралгийг хайрцаглаж марцлал аална штэ. Фракц үсээл тэнд хор хутгагдаал те. Тэрийг би ингээл хараал авах штэ. Тэр дооч хатмал. Тий.
Хүүш дүүрэх чи гайгүй бүр өөрөөс эхэлнэ. Намын хороон дээр үүр агааш тэ 100 гээд тэнчэнээс чинь эхэлнэ. Яг сонгуул болоход тэр хороон дарга нар тэр хорооны ажилтангуу тэр яаж ажилдаг гэж бодсон чи амар. Тэгэл дараа нь тэр нам ялаа тэр тойргоос нь тэр намынх нь хүн сонгогдоод гараад ирэх юм бол манай энийг ч ажилд оруулж өгөө тэрийг ч ажилд оруулж гэж шамбаралдаж гүгээл. Айгу хэцүү штэ ёо. Тэгээ би бүр пүүч орд энэ өстө үнэхээр нэг балиар заван нэг новшин юмнаас одоо яаж салдсан мэлээ гэд хамгийн сүүлд 16 оны сонгуульд шадар туслахаар ажиллаад тэгэл ерөөсөө байя болио гэж байж 17 оны ерөнхийлөгчийн сонгуул залгаж хахад ашгүй би радиод ажилд ороод тэднээс нэг юм ангижирсан шүү дээ нэрээ. Яа үнэхээр аим штэ. Амар яа. Хүүхдүүд одоо мэрэгчлээ сонгож эхэлж байна. Манай охин уул нь бол сэтгүүлч болно гэд учиргүй өөрөө л би тэгтээ нөгөө аав намайг яаж хүчээр сургуульд оруулсан бilé. Тийм учраас би хоёр хүүхдийнхаа мэрэгжил сонголтод ёстой нөлөөлөг. За өөрөө л мэд өөр чиний сонголт гэд. Тэгээ манай охин ч одоо би уул нь 10 жилдээ аюу нэм итгэвтэй охин байсан. Намайг бүр хит дахин нугалсан хитийцсэн амбицтай өгцөө. Явсан юм. За би хамгийн анх ерөөсөө Монголын хүүхдийн ордны драмын жүжигийн дугууланд л оруулсан. Тэгэл өөрөө тэнцэнээсээ гүйж очиод тэр Монголын үндэсний олон нийтийн телевизэд шалгалт өгөнгүүтээ 12 15 гээд өсвөр насны хүүхдүүдийн нэвтрүүлэг байдаг аахгүй юу? Тэр нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчнээр орсон тэнцэнэ 2 жил ажиллаад тэгээд наадах чи ангийн дарга, эко клубын дарга, сургуулийн сөөс одоо бидний үеийн сурагчдын зөвлөл буюу сургуулийн өөрөө удирдах зөвлөлийн дарга. За тэгэнгүүтээ дахиад мини парламентын гишүүн заяа яг одоо ордонд чинь хавар намар ингээд энэ төр чинь мини парламентынхаа нээлт хаалтыг хийн. Тэгээд нийслэлийн охтын зөвлөлийн дарга гээд хангарт ордонд өрөөтөө тамхтай намайг бодвол. За. Тэгээд ерөөсөө өглөө гараад орой орж ирдэг. Ерөөсөө тийм л хүүхдээс нэр 12 дугаар ангид нь орохоор нь би. За бол одоо наа тэр сонгуульт албан тушаалуудаа бүгдийг нь өг. Одоо тэр яэш мэштэй бэлдгээд. Тэгээд юу шууд мөсөн сэтгүүлч ангид орцсон. Конкурсоо л өөрөө орцсон. Тэгээд наа чи тэр яэш мэшийн оноо Монгол хэл мэл дээр 800 оноо мөн авсан баха. Тэгээд сэтгүүлч ангид орцсон явж байснаа энэ жил 20 дугаар курстэй. Ээч энэ нөгөө нэг миний бодоод байсан сэтгүүлч ерөөсөө биш вэ. Би одоо улс төрийн анги руу орлоо гэд. Нөгөөдөг чи улс төрийн ангид орцсон. Бүр амбицаа дахиад биш л. Тэгээд одоо мөсөн улс төрийн анги 2 дугаар курс. Тэгэхээр том гэсэн үг. Том гэсэн үг. Хүү 11-р анги. Тэгтээ танаа хоёр чинь бас л хоёулаа бас хөөхөн хоорондоо тэрсхэн юм биш үү? 3 насны зөрүүтэй. 3 насны зөрүүтэй юм биш тий. Хүү яаж юм? Манай хүү чи айгүй хөөхөн штэ. Нэг тийм зөөлхөн хүү. Тэгээд ээж анаа хоёр нь гэртээ тогтдгоо болохоор чаавас тэгээд өөрөө хоолоо игээд гэрээ цэвэрлээл тэгээд бэждэг хөөхөө. Манай хүү чи хөөхөө. Гэрлээжтэй үжи. Аашгүй эмхтэн юм байт юм уу? Байдгүй баха тий. Ямар сони асуулт асууж байна. Би тэгээд нэрээ энэ навшранд хойлоо чи ерөөсөө ингэж уулзж байгаагүй. Тэгээд нэг зүйл дээр уушлалтгүй гэж бодож ирсэн. Ер нь чамтай уулзснах. Юу вэ гэхээр яг тэгээд би ч бас тэгээд нөгөө нэг сошиалдаас нөгөө нэг заримдаас юу болохгүй вэ гэдгийг бодож санахгүй яг нөгөө нэг юм айгу хурдтай л даа би. Ингээл бичдэг. Тэгээд нөгөө нэг та хоёрын кино, хуланд хоёрын киноны яг нэг тийм постны доор би нэг комент бичээд тэгээ хулан орж ирсэн. Тэгээ би тэрэн дээр ер нь нэг юм хусгалын тохиронд тааруул нэг уушлахгүй ч даа л гэж бодоод яваад байдагсан байхгүй. Тэгээд би тэрэн дээрээс би юуг ойлгосон бэ гэхлээр одоо би ерөөсөө хүмүүсийн постны доор комент бичдэггүй. Яг бичих шаардлага гарвал дандаа ийм гоё баяр хүргэсэн, сайшаасан, сайн байна гэсэн комент бичдэг. Жоохон тийм надад таалагдахгүй юм байж болно шүү дээ, тий. Тэрийг бол зүгээр дотроо бодоод өнгөрчдөг болсон. Бичгээ болцсон. Тэр нь миний л үнцэг байгаа байхгүй юу? Тэрийг би заавал тэр олон нийтийн сүлжээн дээр гаргаж ирж бичээл, цаа түүнийхээ бас тэ дургуй зэвүү хоёрыг хүргээл, ингээл маргаан үсгээд ч гэдэм үү, эсвэл өөртөө дахиад нэг дайсан бэлддэг ч гэдэм үү, те. Ингээх шаардлага байхгүй юм байна гэдгийг одоо ойлгодог болсон. Галаа уучлаарай. Яг зүгээр хулан бит хоёрын хувьд бол нөгөө бит хоёр чинь яг их сургууль цугтаа төгсөөд уран бүтээлийн гараагаа цугтаа эхэлсэн. Бит хоёр
нэг нь найруулагч, нэг нь жүжигчин гэж байгаа боловчийг яг хамтралын хувьд бол яг нэг цэгээс 0 цэгээс уран бүтээлд орсон гараагаа хийсэн хоёр л доо. Тэгээд Go студийг байгуулаад тэгэл хамтын уран бүтээл тийм ээ хулан санаачлаа, заримдаа хулан санаачлаач уран бүтээл гингууд би найруулал хийдэг тийм. Заримдаа би кино зохиол бичээл энэ яаж юм таалагдж байна вэ? Энэ дүр төр чи ажиллах уу гэл ингээл би бас санал тавиал ингээд явдаг. Тийм л юм байдаг л да. Тэгээд яг зүгээр мэдээж тэр бол нөгөө нэг талаар бол одоо арт түмэн ярих нь бол угаасаа зайлшгүй асуудал юм байлээ. Тэр бол ярих л асуудал. Тэгэнгүүт яг зүгээр гэрлээ маань бол яг арт түмний нэгэн өнцөг болоод байсан асуудал. Тэгтээ тэр бол угаасаа ганцхан гэрлээч биш. Ер нь бүгд л ярьж л байдаг асуудал. Тэр би дараа нь эмэгтэй гэс киногоо өөрөө үзсэн байхгүй юу? Үзээд би ямар буруу юм олон долоо юм гутсан юм бэ гэнэ. Тэгээд үнэхээр яа тэлэр зэрэг би ч өөрөө одоо ингээд 10 гаруй жил өртөлгөөс ээж явчлаа штэ. Би энэ амьдралыг босгох гэж энэ өр ширнийхээ ард гарах гэж 2 хүүхдээ чирч авах гэж те ямар их юмыг туулсан бэлээ те. Тэгээд дээрэс нь тэр нэг одоо манай цэгмэдгч ямар мундаг тоглосон юм бэ те. Тэгээд ингээд тэр утгаараа би чинь одоо манай анх протогоо зөрчилдөөд манайхыг эмэгтэйчүүд баг сонсдгоо, эрэгтэйчүүд л сонсдог, илүү их сонсдог, эрчүүд рүү чиглэсэн нэвтрүүлэг түлхүү хийн гэнгүүт үгүй ээ. Эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээнд бас эмэгтэйчүүд байгаа л юм чи эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн нэвтрүүлэг хийн гэж байгаа. Тэгээ би нэг анх шүлээдийн цагтл гэдэг нэвтрүүлэг 30 дугаар яваад. Тэгээд дараа нь тэгээд дараа нь эмэгтэйчүүд ба карьер хөгжүүлгээд карьер хүлээн төвийнхөнтэй хамтраад 40 дугаар нэвтрүүлгээгээд дараа нь би ч гэсэн эмэгтэй хүн гээд нэвтрүүлгийг гэр бүл хүүхд төрөл хамгааллын газрынхан таамтарч ирсэн баггүй юу. Тэгээд би чинь тэр шүлээдийн цагтл нь болохоор яадаг вэ гэхээр цагтл аваад цагтлынхаа дагуу яг тэр нөгөө нэг цагталтай холбогдох одоо мэрэгжилтэнгүүдийг урьж авчираад тэгээд нөгөө нэвтрүүлгээдэг. Тэгсэн чинь тэр нэвтрүүлгийн хамгийн бүүн болсон дугаар ямар дугаар байсан бэ гэсэн чинь ерөөсөө хүн амны эргээр ээж нь шоронд ороод тэгээд нөгөө шоронд хүүхдэд төрүүлж болохгүй штэ. Тэгээд ер нь төрүүлэнгүүтээ хүүхд нь асрамжийн газар очсон заяа. Тэнгүүд ээж нь бичиг үсэггүй яжгаад шоронд байх хугацаанд бичиг үсэг сураад. Тэгээд би чинь бүр нөгөө эмэгтэйчүүдийн ярих анги руу очиод нийгмийн ажилтан захирал махралтаа нуулзаад яг ээжийнх нь байгаа байдалтай танилцаа тий. Тэгтээ ээжийг бол оролцуулж болохгүй. Ээжийг төлөөлөөд шоронгийн одоо нийгмийн ажилтан. Хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хүүхдийн царайг харуулж болохгүй. Тэнгүүд хүүхд төлөөлөөд асрамжийн газрын нийгмийн ажилтан. Ингээ бид 3 уулзаад нэвтрүүлэг хийгээд тэгээд 2 ээж хүү хоёрыг цахиаг солилцуулаад тэр болстой нэрэ гал гарсан нэвтрүүлэг байсан. Тэгээд дараа жил нь тэр нөгөө эмэгтэйчүүд ба карьер хөгжил гэдэг нэвтрүүлгээр болохоор зэрэг ер нь бол 10 хүүхэдтэй хүн ч гэсэн эн чинь бол ээжийн карьер ихгүй юу. Тийм үстэй 10 хүнийг хүн болгоод нийгэмд ингээд те одоо ажил хүрэн гэдэг чинь амар том ажил байхгүй тий. Тэнгүүд би хамгийн олон хүүхдтэй ээжийг тий. За тэнгүүд ингээд ажиллаач хийгээд хүүхдээ одоо хараад явж байгаа олон хүүхдтэй ээжийг тэнгүүд хүүхд байхгүй гэр бүл зохиогоогүй тэгсэн мөртлөө ажил мэргэжил дээр амар мундаг байгаа. Эмэгтэйчүүд юм уу те ингээд янз бүрийн эмэгтэйчүүдийг бас яг одоо нөгөө холбогдох мэргэжилтнүүдтэй хамт ингээд урьж авчраад тал талаас нь ингээд өнцгөөс нь гаргаж ирээд. Тэгээ тэрний дараа жилийн нөгөө би ч гэсэн эмэгтэй болохоор илүү их EQ буюу дотгошоогоо чиглэсэн тий. Эмэгтэй хүний одоо ингээд ганцаардахаараа яг яадیں۔ Тий. Эсвэл одоо ингээд цэвэршилтийн үед эмэгтэй хүн яадیں ч гэдэм. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйч нарыгаа эмэгтэйчүүдийн эмч нараа ч гэдэм үү тий. Дугаар болгон дээр авчираад. Тэнгүүд нөгөө яг энэ сарай агчигч асуурж авта. Сарай агч чинь бас яг нэг ийм өртөлгөөсөн эмэгтэй гэдгээр бас нийгмийн бас том төлөөлөлтөд орно шүү дээ ер нь бол тий. Тэгээд урьж авчираад ийм нэг 3 нэвтрүүлэг хийж исэн. Тэгээ ер нь бол би бас эмэгтэйчүүд учиргүй ингээл тий би нэг ямар нэгэн зүйлд уриалах дурггүй. Яагад гэвэл би нэх ямар лаг хүнч байгаа ш хүн болгон өөрийнхөө амьдралаар амьдрах гал амьдралаа авч явах гол явж байгаа. Харин уриалал манайхаа ингийн тгийгээ мэдрэлтийнхээ оронд өөрөө биеэрээ үлгэрлээд ч юм уу эсвэл одоо хийж чаддаг юмараа нэгэндээ тусдим болоод явъя л да. Миний хийж чадах юм энэ биш үү. Тэгэд энэ олон нэвтрүүлгүүд маш олон эмэгтэйчүүдэд аюух мотивац өгсөн байх гэж би боддог. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө нэг тийм талархлын чат загтал эргээд ирэх аюугаа энэ мэдрэмж бас аюугаа юм байна. Ямар гоё. За энэ гоё ярианы чи араас нэг тулгах чи байна. За. Өстой гоё. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб ундны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө 1-ээс бага хувийг
уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхундас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Хадамцын эрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент этгэгч Польшийн Альберт Зубровка Европын номер 1 дэлхийд борлуулалтаараа 3-т ордог брэнд Зубровка Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилбээр үйлдвэрлэдэг дэлхийд цорын ганц сархад Зубровка 600 гаруй жилийн уламжлалт жор байгалийн өвөрмөц үнэр содон амтаараа ялгардаг. Би бас тэгэж бодоод идэм яг саяны нөгөө нэг өрх толгоосон эмэгтэй гэдэг нэг хэсэг бол манай нийгэмд чинь тийм нэршил игээл бараг л тэ урдан салаад өрх толгоосон эмэгтэй болж иж хүчрэх болох гэдэг юм шиг тийм пропаганда яваад байсан юм шиг санагдсан байхгүй. Үгүй одоо энэ ихтэй айгүй олон өнцгтэй галаа яг энийг ярих юм бол айгүй хэцүү заяа. Одоо ингээд одоо ингээд сайн яваад ах юм бол заяа. За одоо хоёул ингээд саяны миний нөгөө нэг өдөр бүрхэн сайхан гэдэг киногоор жишээ татаж ярил л да заяа. За би тэрэн дээр нэг ер нь бол яг миний дүр бол яг жоохон муу дүрлтэй муу эмхтэй дүр. Гэхдээ одоо би тэр нөгөө энийг энэ кино шүү гэд хилэн нөгөө ингээд кино тоглож байгаа залуутайгаа хамт жүжигчин залуутайгаа зураг авахуулаад постлонгууд нөгөө гэрлээ чинь говийн борто олчиж бас ингээл гэл хэлдэг аахгүй юу ингээд. Тэнгүүд хин манай одоо надтай хамтарч хөтэлдэг бүх ирчүүдтэй намайг холбодог штэ. Энэ айгүй нэг айгүй хэцүү өнцөг дээрлэхэд байгаа мó эсвэл нэг талаас нэг харахаар гэрлээгээ хурдан хүнтэй суулгамаар. Гэтэл би хүнтэй суухыг хүсэхгүй явж ивэл яах юм? Тийм үсттэй. Яагаад гэвэл одоо би хүнтэй суугаад үзсэн. Нэг ясантаа тэр үгээр дарамтлаад шүү. Тийм штэ. Ингээд миний хувийн амьдрал руу хит их орж ирээд одоо яагаад би ингээд хүнтэй заавал суух хэвтэй. Тийм үсттэй. Ер нь нэг. Тэнгүүд жоохон ядарч зүдэрч байгаа юм бол нэг харчаагүй чаас нөхөр сүдэр авахгүй гэлтэй. Ингийн ингээд нэг жоохон өнгөтэй өдтэй ингээд явах юм бол тэрний Германы өнгөс тэрнээс тэдэн төгрөг авцсан. Тэрнтэй явуултыг гэлээ. Ийм юм амар хэцүү аюу төвөгтөн штэ. Аюу ядаргаатай байхгүй. Тэгээд дээрэс нь нэг одоо олон жил ганцаараа яваад ирэхээр миний хувьд бол энэ цагаан сар шинжил наадам 3 бол хамгийн новшин баяр шүү дээ уучлаарай. Хүмүүсийн хувьд бол сайхан баяр л та. Тэгээд бүх хүмүүс гэр бүлэрээ байж идэг. Тэгээ би одоо маш олон чинооны ганцаараа гаргалаа. Тэгээд нөгөө хоёр хүүхдээ айл болох нөгөө хадам ээжтэй эмээтэй тийм ээ бас ойрхон байлгамаар шүү дээ энэ чинь. Тэгээд баяр болгоноор явуулчихдаг байхгүй миний хоёр хүн эмээ дээр очиж он гарга гэх. Тэгээд би чинь сайхан шинжилээр гэр бүлийнхэнтэйгээ нөгөө групп чатаар шинэ оны мэн гээл тэгэл нэг би чиз кейкэнд дуртай нэг зүм чиз кейк идэл нэг шил шампанс гоогод нийшээ яваад. Шиний нэг аавынхаа хөнгөрснөөс биш аав байхад л нөгөө нэг очиод нөгөө тоомоогоо барьж өгчтэй дарах нь. Тэгэл нөгөө юу яагаад аав тэгэл нөгөө лам ам авчираад тасал маслаа хийлгэж мэлгэлт нэгээд хотлоо өнө ингэ сууж идэг. Тэгээд аавыг өнгөрснөөс шиний нэг хүмүүс мөр зүрээ гаргаж авахгүй. Алимонтчлээ. Тэгэл наадмаар бид нар чинь нөгөө нэг 11-нд нэг бол цэнгэлтгэд 12-нд хүйдлээ удагт шууд дамжуултаа байдаг байхгүй. Тэгэл тэрийгэ хийчихэл тэгэл 13-наас таашаа ч юм яваад өгнө. Манай гэрлээ тэгвэл айгүй урднаслах юм байна. Ер нь нойр сайттай бол урднаслалтай байдаг шүү манайхаа. Манай эмээ 93 хүрсэн. Ингээ харахаар манай эмээ унтчаал байдаг. Тэгээ шүнжэнгөө хорхичаал өглөө нь шүн дуусан унтсангүй л гэж худлаа ярьдаг. Тэгээд өөрхөн амтай. Тэгэд мэдээж энэ 10 жилийн одоо сүүлийн жилүүдийг би ярьлаа штэ. Анх бол ингээл дэрээ тэрч чичнээн шүн уйлсныг хинч мэдэхгүй штэ. Тэгэл тийм ч сайхан юм биш штэ эн чин те. Амар хүн болгон ингээл гэр бүлэрээ баярлж байхад ганцаараа л байж гэн. Тэгэл ер нь тэгээ явах те. Тэгээд яг би нэг юм багасаа нэг юм өссөн юм бэлээ. Ээж жоохон бахад өссөн. Тэгээд нэг юм
өнчи өрөөсөн гэж хэлүүлэх айгуу дургу. Тэгээ нэг тийм юмны манлайлагч байх дуртай тий. Хүний доор орохгүй юмсан гэд ингээл өссөн юм бэлээ л дээ. Ер нь бол. Тэгэл ямар сандаа нөгөө 9 дугаар ангид байхад нэг юу яаччихсан штэ. Нөгөө улаан заалмаа нийлнээс нэг хагас өнч хөвгтөд нөгөө нэг тэмтэр ном гэж уурлаараа надад ч надад хэрэггүй гэж байгээл тий. Аяа. Тийм хөвгтээсээ ер нь. Ер л нэг тийм хөвгтээсээ. Тэгэл гэтээ яах вэ? Тэгээд одоо бас ч гэж тэгээ нөгөө нэг бид рүү хэлсэн штэ сэтгэл санааны амгалан тавин байдал айгуу чухал юм байлаа гэ тэ өвдөж үзлээ тэ ингээ унаж үзлээ тэ одоо бол зүгээр ер нь бол баргийн юм наалтах байсан дөө зүгээр яшиг зүгээр ягаад ч юм сөөж үг ингэж уугаад идэв бэлээ тэ гэснээ нөгөө нэг шууд пивэн дээр холиол энэ араа одоо халлаасан бол чэжүдогийн бас ийм сууж байд юм уу? Тийм сууж энэ гоё жимсний амттай. Энэ гоё штэ. Тэр халлаасан ч юм бол төрийн том солонгосын айчлалууд дээр зочдынхаа ширээ дээр байрладаг. Энэ нь болохоор синэг нь болохоор 2024 оны гран-при шагналтай. Ийм сууж. Манай шинэсгийн медийнхэн орж ирдэг. Оо за. Энэ суужиг бол анх удаа харж байна. Тий, энэ гоё шүү. Оо за, мэдвэр юм байна. Гоё амталж үзвэл. Гэхдээ та ч юм бол нэгээр л явж байгаа штэ. Нэгээр л явж байгаа. Нэр үнэ ёстой яалтч байхгүй. Сэтгэлийн амар амгалаа гэж тийм ээ. Янзтай шүү. Яана гэтээ нөгөө юу яадаг штэ. Манайхан ч ингээд нөгөө киноныхын дүрээр хүмүүс амар хүлээж авдаг штэ. Одоо гэрэл цог хаах өөр яадаг. Битэрийн өнөө дээр ахан дус кинон дээр хамт хуулсан зураг байдаг аахгүй. Тэгээд ингээд гэрлээ наад унчистай амар хүн шүү гэ. Тэгээд Яагаас гэдэг чинь энд дарахаар нөгөө нэг архичин хэм билээ яа нөгөө нэг архиугаад энд тасраад сэрдээ хөрч ингээд. Тэрэн шиг одоо тэгээд би ч одоо тэгээд учиргүй нэг амар дүр бүтээн гэж амар тийм том юм ярихгүй штэ чаас. Тэгээд аль болох байгаагаараа тэгээд гэтээ өөрийгөө эвцээ. Би чинь 68.8% интроверт хүн штэ. Ер нь бол тийм. Тэгээд нөгөө нэг энэ магадгүй миний инээд хамгаалалтч байж магадгүй нөгөө юм одоо гадна талын хамгаалалтч байж магадгүй. Гэтэ би ер нь юу гэдэг ингээд нэг жоохон санам таагүй maaгүй юм болох юм бол амар юм нүүрний хувирал юм мимик явсаад тааш ингээд ядчил тэр нь юм шууд эфирийн утсан дээр яг илэрхийлэгддэг байхгүй. Би амаараа ингээд нөгөө үнтэйг ингээд аятайхан ярьж байгаа хэрнээ дараа нь ингээд өөрийгөө ингээд нөгөө харахаар яг нөгөө нүүрнийхаа мимикээр ингээд илэрхийлсэн байдаг байхгүй нөгөө юм таагүй байгаагаа. Тэр хүн яагаад тэгэхээр зэрэг ингээд би ингээд жишээлбэл та уцаа спикер дээр нь тавьж болохгүй ингээд гэл ярьж орж ирэнгүүт радио насаалттай тэгэл ингээл захиртуулаад те ингээл цуйратуулаад ингээл ороод ирэнгүүт гэл яг ингээд нүрний мимик ингээ эхэлдэг байхгүй харин тэрийг одоо яаж заст юм байгаа. Тэр чил одоо ёстой тэгээд гэрлэг тийм болохоор магадгүй наривлагч нар кинон тоглох гэж урддаг байх юм та. Нэг хүн юу уурж мөрнө сүртэй юм ярьд юм бэ. Иш чаастаа яа энэ нэгээр яг зүгээр 6-гийн 6 ангитай кинонд те яг нөгөө энэгээр юу хэлэх гээд англиар би түрүү хэлсэн штэ. Тэр нь жоохон нэг тийм муу юм хтэй нөр. Тэгээ би өөрөө ингээд би ийм хүн биш дээ тэгээд байгаа юм заяа. Тэгсэн хэрнээл тэгээд одоо тоглохоос аргагүй тий. Тэгээ одоо тэр кино гарахаар надад жоохон айц үзтэй байгаа. Тэгээ нөгөө хүмүүс чинь тэр нөгөө киноныхон дүрээр хүлээгээд авчдаг болохоор айгу хийцээ жоохон айц үзтэй л киногоо хүлээж байгаа. Танаа мөөгийг би айгу мундаг продюсер залуу байна гэж бодоод байдгийг. Мундаг штэ. Мундаг. Тэр нэг бодлого барьж байгаа. Тэгэл одоо ер нь энэ MJ-лэр одоо ийм болтолно тий. Бас лаг залуу юм шиг байна. Би уулзаж үзээгүй л дээ. Нөхөртэй бол мундаг. Мөгийн ер нь бол нөгөө бид нарыг бодох юм бол хичнээн бие тамирын багш ч гэсэн радиогийн салбарт өмнө нь одоо 104.5 10 жил ажилласан байжгаад тэгээд 16 оны 10 сард MJ радиод ирсэн штэ. Тэгээ бид нарыг бодох юм бол илүү их радиогийн салбарт он удаан жил ажилласан туршлагатай гэсэн үг. Тэгээ одоо тэр 16 оноос хойш ингээр чинь одоо ингээ мөгийн өмнөх 10 жил ингээ тооцохоор баг наад хүн чинь 20 жил радиод ажилласан гэсэн үг байхгүй. Тийм байна тий. Илүү туршлагатай бид нарыг бодвол. Тэгээ бид нар чинь угаасаа анханасаа л мөгийг про гэд хүлээгээд авсан учраас одоо жишээлбэл би Зандаа Анжгаа хоёрыг найзаа гэдэг мөртлөө мөгийн тэр хоёроос илүү олон жил надтай ажилласан мөртлөө би мөгийг найзаа гэдгүү л байхгүй юу. Яг тэгвэл мөгийн чи про, миний дарга байхгүй, миний удирдлага байхгүй. Яг тэгж найз гэж
хүлээж авч чаддаггүй ч юм уу те. Тийм л хүн байхгүй. Ер нь. Жагаж бол манайсаас бол жоохон дээш юм бэлээ штэ. Аа. Насны хувьд бол тэгээд цаа чи өөрөө бүх хүмүүстэй гоё найз гэж яваад байдаг та. Өөрөө тийм гоё нээлттэй те дээшээ доошоо хамаагүйгээр ингээд гоё найзлаа явчихдаг. Ер нь нэг тийм хүмүүс амар байдаг. Амар штэ аюу амар. Тэгэхгүй ингээд нэг ахуулах дуртай айгүй хүмүүс ахуулах дуртай ч гэсэн ахад байлгүй дээ өөг бас ахуулаад авах гэдэг л байлгүй дээ. Тэ тэгтээ ингээд бас ганц 2 насны зүрхтэй мөртл агаандаа байдаг хүмүүс ч бас зөндөл байдаг л та. Тийм штэ. Гэтэ ер нь бол сэтгэлгээл амар чухал гэж би боддог штэ. Тэгээд одоо ингээл ийм хүмүүс байдаг штэ. Эфирэж гэсэн их орж ирдэг. Одооны хүүхдүүд гэж ярьдаг тий. Тэнгүүтээ одоо ингээд залуучуудтай хандаж хэлэхэд урайлахад гэдэг. Тэнгүүд та өөрөө хэд орчим насны төлөөлөлөө гэхээр 30 ч гэж. Тэгээд байдаг байхгүй юу? Тэгээ яг ийм юм дээр ч нөө миний мимик ажиллана штэ. 30 ч гэж. Тэ дээрээс одооны залуучууд гэж ярьсан. Яг ингэж идэг аахгүй харин. Тэгтэл 30-од манайсын хувьд бол тэртээ алсад санагдаж штэ. Харин штэ. Тэ хүүхэд байхгүй гэдэг чи. Йоо. Үгүй нэрээ ястэ. Гэтэ эргээд одоо би л авдаг ингэж бодсон шүү дээ. Одоо нэг ийм асуултнууд асуудаг шүү дээ тий. Та одоо эргээд хідэн насандаа очимоор байна ч гэдэг юм уу Тий. тий. Би яг одоо нэг 45 настай гэрлээдээ хайртай байхгүй юу? Би ч гэсэн яг. Яагаад гэвэл юу туулж яаж хурж ирсэн миний 45 нас илээдээ тий. Энэ үнц нь. Яг үнэ. Тэгээ эргээд харахад хизээч би харамсах зүйлгүйгээр амьдарсан байдаг. Ямар ч байсан аваад гараад ирсэн байдаг аахгүй юу? Тэгээд гаргасан шийдвэр бүхэн нь алдаатай оноотойгоо минийх аахгүй юу? Ганцхан тэр сургууль дээр аавын нөлөөлөл орсон болохоос ш тэрнээс хойш одоо хань ижлийн сонголт тийм ээ ажил мэргэжил одоо хийсэн өнөөдрийг хүрсэн бүх сонголт л минийх байсан учраас тэгжээж би өнөөдрийн 45 настай гэрлээ энд суучааш галаатай яриад сууж штэ тийм учраас би хаашаач очихгүй би 45 наснаа л байна гэж хэлнэ ер нь бол Гэтэ нөгөө эмэгтэй хүн чинь ингээд эрэгтэй хүн ч ялгаагүй юм шиг үлээ ер нь одоо ингээд жишээ нь нөгөө бэлгийн чадвар нь буураад одоо нөгөө тестостероных нь хэмжээ буураад тийм ээ 50 иргэм нас руу одоо явж л байна л да чи. За адилхан чацсан юм биш үү? За мань ч гэсэн цэвэршээл та. Эмэгтэй хүн чи бас нэг цэвэршээл төхөөд ирэхээр бас айгүй хямардаг гэсэн шүү. Тэр хямралтай учирсан учраагүй гоё. Наадах чинь угаасаа айгүй эрт ихэлсэн. Угаасаа нөгөө ингэсэн штэ. Эмэгтэйчүүдийн эмчд үзүүлсэн чинь нөгөө би одоо ингээд хань жилтээс өн чинь нөгөө байнгын бэлгийн харьцаатай байгаа штэ тий. Тэнгүүд тим юм байхгүй болоод тэг ингээд толдоод ирэхээр угаасаа тэр гормоны өөрчлөлттэй их хурдцтай л явагддаг юм байна л та тий. Тэгээд минийх ер нь бол юу штэ. Цэвэршилтийн ихэнх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж 3 ангилаад байгаа штэ тий. Бүр 3 хямрах юм. За яаж л тэр чи. Тэнгүүд энэ бол ярьстай юу л юм бэ лээ. Би айгүй гоё энгийнээр хүлээгээд авцсан учраас нэг тийм амар хямарч мамраад байгаа юм алга. Яа тэгэхээр анх биднэрт менстрац буюу биений юм ирж байгаа штэ. Тэр чин өндгийс боловсрч эхэлж байгаа үе тийм үү. Тэгээд би эмэгтэй хүн болж эхэлж байна. За одоо яасан? Нөгөө хүн чинь нэг одоо 200-аас 400 ч юм уу өндгийс боловсруулах хэрэгтэй бол насан туршдаа тий. Миний тэр нөгөө боловсруулах хэрэгтэй өндгийс маань одоо ингээд дуусаад тэгээд одоо би ингээд миний бие цэвэршээл эхэлж гин л гэсэн үг аахгүй юу тий одоо тий. Тэгээ бүр өндгийс байхгүй болохоор яасан бах нь цэвэршэлтэй одоо хамгийн төсвөл үедэл очих нь штэ тий. Тэгээ би ийм энгийнээр үлээд авсан хүний л нэг амьдралын туулах ёстой нэг ийм химнэл юм байна тий. Анх менстрац иржсэнтэй адилхан одоо миний тэр үед ингээд дуусгаж байгаа юм байна. За эхэлж байгаа юм байна. За магадгүй эхэлж байгаа юм байна. Эсвэл дунд үедээ ч юм уу тий явж байгаа юм байна. Тэгэхээр энийг би зүгээр л даван туулах хэрэгтэй юм байна гэд хүлээгээд авсан чинь одоо тэгэл аюу тийм давгуулаа яваад байгаа ш. Тэрнээс ч нэг тийм амар уурлаж бухимдаал яана би өстой секс густай бүхлээ хатлаа гэсэн юм алах шүү. Нэрээ одоо гэрдэгийн маань нөгөө энэ гоё инээдээс би нөгөө бэргийн хчигээс саналаа л да. Манай бэргийн хч бас тэгдэг байхгүй юу? Дандаа л инээж явдаг байхгүй юу? Тэгэхээр инээсний мууг юм гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Чигөө бүтэн биений шинжилгээнд оронгод миний эрүүл ирүүл савсар бол БЦ вирус аахгүй. Тэгээд угаасаа манай эмч хэлсэн шүү дээ. Таны наад инээдтэй ч холбоотой ах өө наадах чинь гэдэг.
Байнга л тэр чинь нөгөө энийг ихлээр эн чинь массажлаад идэв гэсэртээ илгээ ингээд массажлж өгөөд идэв юм байлээ. Гэсэн ер нь бол. Манай аав бас их сайхан инээл л дээ. Инээдэг байсан хүн л дээ. Бүр тэр үтгийн хэл ингээд манайх ч 2 давхар тахгүй. Тийм бол 2 давхар дээжингууд орцоор инээгээл орж ирж байгаа сонсогддог гэсэн шүү дээ. Тас хөхрөөл орж аав ирж гин. Тэгээ би яг тэр гэрээсээ одны гिच намайг нэг инээсэн чинь одны гिच ойлдог байхгүй. Одны гिच юм жүжигч одон чимэг гिच юмыг тийм гүнзгий авдаг хүн шүү дээ. Яс одны гिचийг би бүр гайхаад гэсэн чинь аавтайгаа ямар адилхан инээд юм бэ гэсэн байхгүй. Тэгээ би бас яг тэр инээдийг авцсан юм шиг л. Одногч Аглоо 2-1 Солонгос тоглолтоо ингээд манай дээр яриад ярилцлаганд орсон чинь энэ одногч инээдэнд миний инээд дарагдсан шүү дээ. Тий. Одногч угаасаа гоё инээдэг. Тэгээд дээрэс нь бас одногч тэрүүхөө оронд бас нулимс тунгаал авсан тий. Тэгэл нэх гоё. Бид гурийн тэр нэвтрүүлэг аюу гоё нэвтрүүлэг болсон. Тэгээ айгуу ч олон үзэлттэй байсан. Аюу гоё нэвтрүүлэг болсон. Тэгээд нэх гоё нэг тийм жавар өргөтөл гэдэг шиг те тачигнал сайхан нэг инээж аваал тэгэл бас нэг нулимс унгааж аваал тэгэл гарсан да. Одногч би одногч тэр нөгөө нэг ямар сүмийн мөхөл гэдэг лээ нэг брат басганы дүр. Юу шүү дээ. Сэрүүн дугны мөхөл. Сэрүүн дугны мөхөл дээр одногч залууханч байсан. Тэр дүрд нь би амар хайртай шүү дээ. Тэгээд одногчийн нүд яг тэр солиод их дээр те бүр солиоруулж байгаас тэр харцаараа айгуу гоё шүү. Одногчтой гоё. Одногч жүжигчд дотроос би одногчийг үнэхээр хүндэлдэг. Өстой мундаг. За нэг яа нэг арч те. Үндэсний мандаа үйлдвэр Витафит тайгийн сувд тавх одоо энэ усыг зүгээр нэг ус гэж бодож байгаа бол үгүй энэ бол зүгээргүй нэг ус маш гоё амттай ус. Импортоор орж ирдэг одоо Италийн нэг гайхалтай гой шилтэй тэр уснууд байдаг шүү дээ. Чухал одоо эрдэстэй тэр гэсэн тий. Тэр уснуудтай эрдэс минералын хувьд яг адилхан ийм гайхалтай ус байгаа. Гэхдээ илүү шинэхнээрээ эх орны үйлдвэрээрээ таны гарт ирж байгаа гэж. Тэгэхээр энэхүү тайгын сууд маань бол Булган аймгийн Хангас сум Хангаан нуруунаас их авдаг. Одоо тэгэл та бүхэнд шууд хүрч байгаа. За тайгын сувдаа задлаад. Хадамцын яруу нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Компочо. За энэхүү Компочо маань бол эрүүл мэндийн ундаа байгаа. Байгалийн амьд бактерийг өөртөө агуулсан энэхүү эрүүл мэндийн ундааны ашиг тусыг яриад байх юм бол манай нэвтрүүлгийн цаг бол ягаад хүрэлцэхгүй. Тэгэхээр зэрэг гол зүйлүүдийн та бүхэнд дурдъя. Компочогийн амин хүчил ферментүүд нь биеэс хорт бодисыг гадагшуулахаас гадна одоо өтгөн хаталт, хоол шингээлтэнд сайнаар нөлөөдөг. За мөн дархлааг дэмжиж сахарын хэмжээг бууруулдаг гэдэг одоо ёстой 9 шийдэн бүрдсэн ийм гоё ундаа байгаа. Эрүүл мэндийн ундаа Компочо. Хадамцын яруу нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Condition брэнд таны илгийг хамгаалж хордлого тайлнаа. Маргааш шаардлагатай гол нь биш, ирээдүйд илгээ хамгаалаарай гэж. Хобби юу вэ? Нэг өмнөнтэй дуулах гэх тэр ихтэй тэгсэн. Шонга таны хобби юу вэ? Автны хобби байхгүй. Жанчуу хобби туслаа гэдэг шиг. Шил зүгдүүлж өгөөд гэдэг. Шил зүгдүүлж өгөөд. Басад нөха. Юу нэлж байгаа шиг. Автны хобби байхгүй. За. Юу юм да? Бильярд тоглох юм да? Уу ямар сони? Тэгээд юу би тэгтээ ингэсэн юм айгу хөвгчлээ. Тэр чин нөгөө би ч нэг нөгөө тэр шартаа ортоо нөгөө хүнд муугаа үзүүлэхгүй гэдэг нь яг тэн дээр гарсан балер хог аахгүй юу. Нэг туул гэд нэг хүүхэн байдаг байсан. Тэгэл яах те нөгөө үний найз нөхдөд чинь ингээд янз бүрийн найзууд штэ те багын найз байна, шоуны найз байна, арилын найз байна те бас л нэг тийм залуу байхад нэг 20-од наснд байхад л нэг юм шоудж моодог байх үеийн найз аахгүй юу. Тэгээ тэр амар лаг бильярд тоглоно. Тэгээл жаас нөгөө бид нар ингээд ингэж байж байгаа нөгөө туултарч залууч шавч. Нөгөө чинь тэнцсэн бочиг нь уул зүгээр гоноож байгаа юм. Бид нар ч аваас тоглож чаддаггүй нүүд нь ивийг хөрхи ингээд ширээндэл ингээд сууж штэ тий. Тэгээд бильярд тоглолцоорой гэж бодоод тэгээд заяа нөөдөлдөө хэлэхгүй ганцаараа үзэж тарсан хоёрсоо бильярдн дээр өөрөө л тоглоо тэр ерсэн. Ширээгээ төрж яваал өөрөө л тоглоо л юм. Үзээлс.
Тэгж тэгж жагаад ястаач. тий тэгж тэгж жагаад тэгтээ дандаа сникер тоглодог гэсэн нэр үед бид нэр. Тэгж тэгж жагаад тэгээд нэг тоглолт юм байгаа сте. Тэгээд тоглосон чинь тэнгуүтэ би яана пистон нэрээ тоглож мэдэхгүй штэ үзээгүй палка яаж ярих уу марих уу тэгэл нана нөгөө залуучууд нэг тийм хөрхөө өнгөрөөх штэ тий инг мэг хавч тэлмэл тэгэр шигээл эхлээд нөгөө тоглож чадахгүй байжснаа дараа нөгөө нэг сансандаа ингод та нарын юу санах бол тодорхой ш төөрхий тий тэгээд тэгэнгүүт хожичтэй мастай тэгэнгүүт окей төрөвчтэй мөнгө бүгдийг гаргаад тавьчих төрөвчдөх мөнгө гээл тэр үс нөгөө бэлэн мөнгө зэнг авч яадаг гэсэн тэгсэн чи туул эднэр шок нөгөө тий шок. Тэг чи тоглолтог гэсэн юм уу? Дээд мэд гэлээ юм. Яг ганц нэг цогтог гэсэн юм. Хутлаа ганцаараа бахан бэлдгээд тийчээ те. Гэтэ тэр чинь бол бараг жил мөлийн хугацаанд дараа штэ. Нилээн хугацаа. Тэгэл ер нь хоббит болсон. Тэгээ дараа нь пул тоглож, пул сникер ярьж бас жаахан өөртөө ер нь цохол мохол ч гэсэн өөр орно. Тэгээд нэг хэсэг хүүхд мөгд төрүүлээ нөө хин нөө гэр бүлийн амьдрал руу ороод нөө ээж хүн эхнэр хүн болоод ирэхээр чинь бильярд тоглох ч гэсэн холтцсон байсан чинь тэгээд тэр болгон тэгээл бас нөгөө хүн болгон гэр бүл ажил амьдрал гээд явчихаар надтаа тэгээ шовдаад намайг дагаад намайг баясгаад явж идэх хүмүүс ч цөөрд юм байгаа юм тий. Тэгээд холдсон байжсэн чинь манайх ч нөгөө түрүүн ярьсан сар болгон стресс менежмент гээд за би чамд сар болгон юу хийдгийг хэлье заяа. За 1 сар засны баяраа инэ. 2 сар сайхан ажил дээрээ ингээд цуглаад даалуу маалуу муушиг зуушиг тоглоод хоол захиалж иднэ. За 3 сард цэргийн баяр март 2-оо нийлүүлээд тэмдэглэнэ. За 4 сард бол одоо хүслээрээ за өнгөрсөн жил одоо бид нөгөө бүх ажилчднуудаа эрүүл мэндийн бүтэн үйлчлэгт хамруулсан. Эсвэл одоо ингээд за дөөр үзье, жүжиг үзье. За эсвэл нөгөө нэг бууддаг газар очиж тоглоё ч гэдэг юм уу те. Одоо юу хиймээр вэ гэдгээ хурлаар ярьж шийдэсгээд явчихдаг аахгүй. За 5 сард сайхан агаар салхинд гарнаа. Манайч нөгөө 21 аймаг цацагдж байгаа гэдэг утгаараа аль болох бүх аймагаараа явахыг хичээдэг. За тэнгүүтээ 6 сард болохоор уран бүтээлийн хаалтаа хийж ийн гэд хоолнд орчин. За ингээд 7 сард ээлжийн амралт, 8 сард ээлжийн амралт гэнгүүтээ 9 сард сонсогчдын уулзалт хийдэг. Гэтэ энэ жил 11 сард хийчлээ л те. Тэгээд 10 сард болохоор дахиад нэг ойрхон тэрэлж мэрэлж гэдэг юм аргунд ч гэдэг юм ойрхон салхинд гартай. Тэгээд ингээ сайхан 12 сард мэдээ шинжилээ те. Ямар гоё хамт болов. Тэгээд бүх зардал нь байгуулгаас ч гоё юм тий. Биднээс тусалж мөнгө гарахгүй. Зөө ямар гоё юм. Тэгэл явчих шүү дээ. Хүүхнүүд ингээл нэгээ ингээл харахаараа ингээл ярьдаг шүү ингээл. Тэгэл нэг хүн харахаараа нэг амир эмгтээлэг болол ингээл янз бүрээр ингээл яриад идэглээ бэлээ л дээ зүгээр ингээл. Энэ хугацаанд 40 дэрхэм нас хүртэлх ингээ ажиж байх нэ. Тэ гэрлээ ер нь нэг тийм эршүүд талдаа шудраг талдаач гэдэг юм уу эсвэл эргэтэлэг талдаач гэдэг бас нэг тэгж нэг хүмүүсийг яриад идэх шиг эмгтээчүүдийг тий. Ер нь аль тал руу гоё ер нь. Угаасаа эршүүд эрлэг. Тэгээ угаасаа миний найзар голцоо юу. Яг гарын 5 уруунд байдаг эмгтэн найзар байснээр нэгийгээ сая өнгөрсөн жилийн өмнө алтчлаа. Илгээр яваад гисэн. Тэгээ одоо нэгэн солонгост байгаа. Тэгээд азаа энд байна. Тэгээд нэг цацаа гэд манай 10 жил явах юм байгаа. Тэгээ ер нь одоо ингээд ер нь үлдсэн байгаа нэг 3 хотод байна л да. Тэгээд ер нь тэд нартай нөгөө хар багасаа зангаа авалцсан болохоор нөгөө нэг тэд нар чинь тэдний зангч би мэднэ, миний зангч тэд нар мэднэ шүү дээ тий. Хар зарцаараа л баг ойлголцчихлоо шүү дээ. Тэгээ ер нь бол би чинь хоёр эгч маань нөгөө нэг эрт хүнтэй суугаад тустаагаараа явцсан. Тэнгүүд би гэртээ энтэй үлдсэн мэхлээр өвөөтэй аавтай ахтай гурван тэгээд надад нэг тийм шал бал хийгээл ингээл нэ гэсэн зам байхгүй. Тэгээ ер нь эршүүд талдаа. Тийм учраас эрчүүдтэй амар хортой ойлголцдог. Эмэгтэйчүүдтэй нөгөө тэр одоо наа чиний саний ингээл ярьсан юм ховж юм да гэдэг юмд нөгөө оролцож чаддаггүй болохоор нэг ерөөсөө vibe нийлдэггүй. Яг нийлдэг хүүхнүүд нь нөгөө багийнхаа найз нартай л нөгөө төс тас дүнмш надааруу гэж ярьждаг болохоор амар. Тэгээд тийм шинээр эмэгтэй хүнтэй танилцах ер нь хэцүү дээ. Миний хувьд. Их хэцүү. Ер нь тэгтээ тийм хүүхнүүд их ямар байдаг шүү дээ. Оо манайхаа шууд дундаа явчихдаг. Ирчүүдтэй бол айгүй хурдан уучраа болцдог. Айгүй амар штий та нар ч ер нь айгүй амар хүмүүс байхгүй. Үнэ. Тэгэл нөгөө нэг юу яадаг штэ ингээд нөгөө би түрүү нөгөө чамд хэлсэн штэ 68.8% би интроверт хүн гэ тэ. Яг
яг өөрийнхөө ойр дотны ажлынхантайгаа ч юм уу байн хамт байдаг те найз нөхөд дундаа би яг өөрөөрөө байж байгаа байхгүй юу. Тэнгүүт одоо ингээд нэг тийм киноны нээлт ч гэдэм үү ийм танихгүй хүмүүс олон хүн цугларсан газар очихоор би биш болчихдог байхгүй юу. Тэгэл ингээл нэг вайн арчаал ийшээ чарж хотлоо нэ гээл тийшээ чарж хотлоо нэ гээд нэг жижигэрийн нэмсгэлтэй те. Тэгээ хүн ирж зураг авахлахаар нь яг нөгөө жижигэрийн ханаа дээр ингэж нэгээд сүлдээ өөрөө тэрэнд ядраа наач ёо за хайрлаа анжгаа хайрлаа шүү. Тэгээ би харин тийм нөгөө анжгаа чинь тэнгүүд 95.5% экстраверт хүн байхгүй юу. Пүү яасан ч эцэд цуцдаггүй юм бурхан минь ёо. Чи тийм те. Ёо бид нар ингээд агаар салхинд гарангуйцаа ёо. Тэр газар нь 3 цаг явах газар ч бай, 5 цаг явах газар ч бай. Бурхан минь тэр хүн орилсоор байгаа тэр шар автуулснаас буудаг гэж боддоо ёо. Манай энэ хоёр мөөжөг гээд бас тийм хүмүүс зөндөө байна. Өө энэ хоёр ч гайгүй штэ зүгээр л аюу гой дүлгөөхнөр л яриад л байна. Тасралтгүй л ярьдаг болохоос ш тэгж орилж хашгихгүй штэ. Тэгээ би ч нэгэд тийм олон хүнтэй газар очихоор яг тэгээд нөгөө нэг тийм хүн болгонтой нөгөө нээлттэй байж чадахгүй болохоор тэгээд ингээд аюу хэцүү бие бариа тэгээд амар хэцүү тухгүй байдал байдаг. Ер нь аюу хэцүү байдаг. Ер нь тийм тухгүй байдлаас тэгээд за гээл явчихдгүй ер нь. Тийм. Тэгэл тэгсгээж зогсчоол тэгээ яг аль биесных нь юм да. Тэгээ одоо ядчихэл энэ сүүлийн үед кинонуудын after parent них ороод байна. Яагаад тэгэхээр айгүй хэцүү нөгөө киноны урилга ирнэ. Тэнгүүд миний ажил 8 цагт тардаг. Тэнгүүд 8 цагт би одоо голцуул дандаа тэр зайсэл хажуудлын нөгөө ска ямар юм блэ тэр дотор тийм тэн дотор ер нь одоо сүүлийн үед кинонууд нээлттэйгээд нь штэ. Тэнгүүд чаас дүлгөөнөөраас тэр шигээ ингээд дүүжир тагжирч явсаар нь байтал 9 өнгөрөө нөгөө кино тарчин сая. Тэгээ за ер нь бол киноны нээлт чинь бол худлаа юм байна уу. За дараа нь киногоо үзье. Тэгээд дараа нь одоо нөгөө очих шаардлагатай тэр чинь нөгөө нэг хүмүүстэй зураг хөргөө авах хэрэгтэй болно. Тэгжээж нөгөө пост оруулна. Тийм учраас за after parent дээр нь очие. Яг тэр нь угаасаа явсаар байтал бараг яг таарна заяа. Тэгээд айгүй инээдтэй штэ тий. Дандаа киноныхон байж хахад нэг анжгаа өвтөр нэг шаал тис хүндэл нөгөө нэг баахан гурвалжин юм дотор битээр дуурайд байж байгаа байхгүй. Инээдтэй. За ингээд халамцсан ярианы нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөрсөж ирж нэг сайхан галтаа сайхан инээ дээрээ халамцсан яриаг чимсэн гэрлээдээ маш их баярлалаа. Ингээд ажилд нь амжилт хүсье, аз жаргал, амьдралд нь аз жаргал сайхан бүхнийг хүсье өрөө. Тэгэхээр хоёлаа энэ төрөйд нэвтрүүлгээ өндөрлөө та тийм. За тэгээ. За баярлалаа. Тэгээд төсөглөө үг гэрлээдээ. Тийм. Тэгээд одоо тэгээд юу ч юм хэлэхгүй яг ингэсчихэд бүр тулган энэ яг наад өгөөч би амар олон хүнд хэлжсэн мөртлөө өөрөө тулд юм байна. За тэгээд нөгөө урилга өгсөн баярлаа. Тэгээ би ч бас нөгөө бас хөрхө үзэгчтэй бэлтчихэд ирж байгаа штэ пост оруулсан. Халамцсан ярианы урилга ирлээ яах вэ? Тэгээд өнгөд баг олонхын сандаар би ирж орлоо. Яагаад гэвэл тэр чи 2000 хэдэн зуун реакшнтай тэнгүүтээ баг дийлийнх нь орлт гэсэн байсан шүү дээ тий. Тэгээ үзэгчтэй бэлдээд ирсэн галаа минь. Баярлалаа. За тэгээд эн чинь хязгаар гарах үлээ. Одоо 2 км. Үгүй шүү дээ. 11 сарын 8-нд цэцэгдэн шүү дээ. Оо тийм үү? Тий дараа 7 хоногт. Оо тийм үү? Оо за. Окей. За баяр наха. За баярлаа. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа. Ээж байгаа найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж идэг бол ээжтэй л маш их баярлж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.